Сайн байцгаана уу үзэгчдээ, та бүхэндээ энэ орой мэндийг хүргэж байна. Үзэгч та бүхэндээ St. Louis футбол тоог нэвтрүүлгийнхээ нөлөөлийн 33 дахь дугаарыг хүрэхэд бэлэн болоод байна. За өнгөрсөн 7 хоногт бид Премьер Лигийн ямар нэгэн тоглолт болсонгүй. Энэ 7 хоног бол 2-2 тойрог Премьер Лигт бол явагдах хуваартай байгаа. Бусад лигийн тоглолтууд болоод за өнгөрсөн 7 хоногт болсон бас нэг дэлхийн аварга үлдсэн нэг сонирхолтой тоглолтуудын талаар бид өнөөдөр ярилцах болно. Бүгд нь орой мэндийг хүргье. Орой мэнд хүргье. За Премьер Лиг байхгүй ямар бодчихваа? Шинэ цэнгэлд тал ус өгсөн юм уу? Түрүү 7 хоногийнхаас нь үлдсэн даа. Би ягаа ярьж байгаад хойшлуулсан шүү дээ. Джексон гэртэл түр хойшлуулаа. Тэгэхгүй бол одоо манайх балрах гээд байна гэдэг. Премьер Лиг юу? Харин Джексоныг ирэхийг л хэлж байгаа шүү. За түрүү 7 хоногт хэдүүлээ шишөөгийн талаар, багуудын талаар бол нэлээд сайхан ярьж авсан. Зарим нэг одоо тэрнээс ч хойш ингээд зарим багууд бас 26-ны ирэхээ авчлаа. За эхнээс нь ганц нэг л тоглолтыг онцлоо л да. Энэ бол онцлохгүй байх аргагүй. Өмнөд Америкийн гол дерби. Супер классико гэдэг лөө тий. Аргентин, Бразил. Энэ хоёрын ер нь хоорондын харьцаа энэ чамд чи авцсан хоёр нь. Орилчаад. Би харъя. Орилчаад. Хоорондын харьцааг нь. Би яг all time Бразил арай илүү байдаг гэж магадгүй баха. Магадгүй. Гэхдээ яг сүүлийн үед бол Аргентин жоохон давмгай байна. Сүүлийн 5 жилээр нь Бразилийг гаргасангүй. all time ойролцоо гэж мэдэн шүү. Орилцоо. За энэ чи үл эхлээд удаагүй те ерөөсөө. Ингээд 5 минутын дотор бол баг. Энэ тоглолтын дараа тэгээд Бразилийн домог олон тоглогч нар энэ шгшээ багийнхаа энэ тоглолтыг бол бүр яг онцгойлон шүмжилсэн. За ингээд тоглолт нэг тэг болсон. Ерөнхийдөө одоо Бразилаас өөр баг жишээ нь Аргентинээс энэ бол маш сайн эсрэг хүсэл үзүүлээд байгаа шүү дээ. ингээ хоёр тэг болсон. Энэ гол бол жишээл бас ингээд хөл өмг хичээл болсон гол байгаа байхгүй. Нэрэл довтлооны ингэж задгаа ингэж талбайд дөөс ингэ зах руугаа задлж байгаа да. Зах руугаа ингэ задлж өгөөд буцааж гол руугаа оруулж ирээд жигүүрээ солино одоо. Гол руугаа цацаад ингэ жигүүрэлдүүгээ задлаад буцаа төр оруулж байгаа байхгүй. Энэ бол ингэ төлөм хичээл болсон голыг Аргентинчууд Бразилийн хаалганд хийж байна. Тэгээд энэ отонгоо орчих тий. Отонгоо. За ингээд яг ингээд энэ хойно энэ бол одоо ур чадварын гол хийж байгаа тий. Куня. Ур чадрын хөстэй сайн яг Энэ үлрэл Куня онцгой байна уу? Энэ бол ур чадвар. Ур чадвар. Өөрөө хамгаалагчтай хаалга хол байна тийм үстэй. За ингээ 2-1 бас энэ супер гол. Пүү дамжуулт. Энэ жоохон хаалгачийн алдаа юу? Хаалгачийн алдаан саад энэ Энцо Фернандсын дамжуулт маш гоё дамжуулт. Ингэж өөрөө амжихгүй бөмбөгөндөө гарчиж байгаа юм. Тийм яг мэдээж туршлагагүйгийн шинж. Топ хаалгач гэсэн бол арай өөр байх. Амжихгүй мэргээ байрандаа байж хахад л хэцүү байхгүй. За энэ нөгөө нэг гэрийн нохооны сүүл өөдөө гэдэг шиг стор амир гол орсон тийм Симоны Ямар юм яасан гинэ? Нохоо яасан. Гэрийн нохооны сүүл өөдөө гэрийн нохооны бишээ. Гэрийн гадаа нохоон сүүл өөдөө гэдэг. Тийм. Гоё гол хийсэн байлээ. Яг дэлхийн аварга дээр Мексикийн хаалганд Аргентины хин Макс Родригес нэг юм лаки гол хийдэг шүү. 16-ын гадаас гойддаг ш тийм ээ. Түүнтэй адил нэг лаки гол байлаа сая. Йоо. За бүх цаг үеийн түүхийг харлаа. За 114 тоглоод Бразил 46, Аргентин 42. Ойрхон юм байна. Тий. Бразил баг зэрэг илүү байдаг. Тэг 4 илүү шүү дээ. Баг зэрэг илүү байдаг. Энд дэр чин Бразил тэгээд ерөөсөө 3 зогсно. Мод 4 зогсно. Ирэг байхгүй. Гэхдээ энэ чинь яагаад ингэ одоо ер нь бол ийм л байл шүү дээ. За юу 3 зогсноо 4 зогсноо харчаа. За тэг харцаа. Тоглолтын статистик байгаа. Тоглолтын статистик. За хоёр баг Ах юм байхгүй энэ. 12 зогсон Бразил 3 зогсон. Оновчтой 7 ганц Бразил ганц. ганц онсон гол байхгүй. Том боломж 4 тэг, болон эзэхэл 6 тэг. Энд дээр одоо жишээ нь шар өмсгөлтэй багсаа яалтч юм тоглоод байгаа болохоос нэг Боливч юм шиг те Перу ч юм уу тэдэр нэг бол нэг 2-0 мөлөөр л хожигдоод байгаа шүү дээ. Яг энэ сонгон шалгуулалтын үр дүнгуудын харах юм бол. За энэ тоглолтын дээр Бразилийн шиг нисгэж үзэж шалгах. Гэтэ Аргентин 4 гол алдсан баг би санахгүй байна Өмнөд Америкийн бүсэд. Энэ ингээд байхгүй юу? Яагаад ингэж бүтэн тоглолтын турш юу яаж ийнэ 3 удаа хаалга руу цогч ийнэ гэхээр энэ талбайн төвд Аргентинчууд ноёрхож ир гэсэн үг байхгүй юу? Талбайн голдоо хагас хамгаалтан дээр одоо зөрүү гарч ир гэсэн үг. Бөмбөг эзэмшихгүй гэсэн үг. Тэгээд энэ чинь урд довтлогч цохихын тулд довтлогчд бөмбөг очихын тулд тийм үстэй. Нэг бол жигүүрээр нэг бол голоор за одоо
амар сайн одоо Арнольд шиг хүмүүстэй бол хойно сайн тий. Тэгээ Бразилийн хасуудчууд бас мундаг үстэй одоо хин юм аа Пикета байна. Уг нь бол За нэрлэлтэй хэн байна? гайгүй саяны тоглолтын дээр хин Бруно Гимареш тоглоогүй байлээ. За. За. Ньюкаслын Жойлинтон одоо талбайн төвийн гол хагас амралт шүү. Яг энэ тоглолтын өмнө бол Жойлинтон Бруно Гимареш дээр тоглож байгаа. Колумбийн эсрэг гэсэн тоглолтын дээр. За. Тэгээс саяны тоглолтын дээр бол жоох өөрчлөлт орсон бол бэ нэлээ те. Бразилийн шигшээний тоглолтын дээр яг 4-3-3-аар тоглох гэж зүгээр оролцсон л хэлээ л те. Тэгээд бол Аргентины төвийн хагасыг бол нэрэл талбайн төвд бол класс тутсан ялцчихгүй. Аргентины төвд одоо жишээл Макалистер байгаа, Энцо Фернандес байгаа, Депаул байгаа байхгүй. Энэ гурав бол энэ нөгөө Бразилийн нөгөө гураваасаа бол толгоо мөр илүү байна тий. Нөгөө талд нь хэн байх вэ? Пакета. Яаж Гимарайс нь байхгүйсэн юм байна. Пакета байхгүй. Энэ нөгөө Wolverhampton-ы Андре гэнэ үү? Тийм. Тэгээ Joylington. Тэгээ урагтлын дандаа товтлогоных. Родриго, Куния, Рафиня, Винисиус. Урд одоо тим амар Бараг дөрөв товтлогч байгаа тэдэрлүү бөмбөг очихгүй бол ямар ч хэрэггүй болчих واس. Энэ тоглолтын дээр 4-3-аар тоглох гэж оролцоход Рафинийг талбайд дөрөж оруулж тоглох гэж оролцож байгаа байхгүй. Тэгээд 4-2-3-1-ээр л тоглох байж. Тийм үст. Харин тэгээд хойноос эхэлж. ямар ч балансгүй гараа гаргах юм шүү. Угаасаа надад дасгалжуулагч юм блэ. Ер нь халагдахад айгаа ойрхон болцсон байна л шүү. байсан. Уг нь бол Дorival одоо Junior гэнэ. урдлынх нь хүмүүс тэрийг явуулсан Рафи гэдэг. усаар зарлсан юм уу? За баг тодорхойлох нь зарлаагүй ч магадгүй юм да тий. Joylington бол нөгөө гинтхэн юу ч хийж магадгүй. Гайхамшиг бүтээж магадгүй. Гэхдээ үгүй бол үгүй тийм л хүн шүү дээ тий. Тэгээд энэ Бразилийн бас шигшаа гэх бас ингээд сүүлийн одоо хэдэн жилийнтэй баг ингээд 2002 оноос хойш ингээд одоо хэдэн үеэр ингээд тасарчлаа шүү дээ тий. Тэгээд 2002 онд хамгийн сүүлдээ оргоос одоо 24 дэх жил рүү очих гэж байна. Тэгээд энэ хооронд Бразилийн шигшаа багт ажилласан яг Бразил хүмүүс л ажиллаж байгаа шүү. Яг топ хэмжээний дасгалжуулагч байна уу гэхээр Луис Филиппе Скаларигаас өөр тийм хүн байхгүй байгаа даа л да. Яг хоо Перера 2006 онд авч ирсэн. Перера бол 1994 онд одоо Бразил дэлхийн авраг олгож ирсэн тийм ээ. Тэгээд Дунга 2010 онд Дунга ажилласан. 14 онд Скалари, 18 22-нд яг хоо Тете бол яг Бразилийн хөлбөмбөгт бас хамгийн топ дасгалжуулагч нар байсан. арай дөнгөрөөс. Гэхдээ яг шийдвэрлэх хүчит Тетегийн шийдвэрүүд нэг нөгөө тишээ явчихсан байхгүй. Одоо 18 оны тэр Бельгитэйсэн тоглолтын дээр гарааны сонголт болон тактикийн сонголт 22 оны дэлхийн аврагын тэмцээний шүгүүний аймдах Хорватын эсрэг тоглолтыг тэргүүлж исэн үеийн нэмэлт цагийн солилцоос бас эргэлзээтэй 14 он Скалари дахиад тий. 14 он Скалари очиод бааларсан тий. Тэгэхээр ингээд боддоо 10 оны Дунгагийн 2 Бразил онд бол бүр байхгүй. Хамгаалсан Бразил байсан тий. 2 он Скалари үстэй тий. Скалари. Тэнгүүд 2 оны Скаларигийн одоо хүч байсан уу эсвэл 2 онд хинч байсан одоо тоглолцохоор тийм амар бүрэлдэхүүн байсан уу гэж баг ярихаар байгаа сте. Тэнгүүд Скалари тэрний одоо яг тэр төрүгээс өөр нэг тийм Скалариас ихтэй дандаа хөлдсөн л байгаад байгаа. Яг Скалари 2 онд Бразилд маш гоё тоглосон. Тэр 2002 оны Бразилийн шигшээ баг бол дэлхийн аврагын түвшинд хамгийн агуу багуудын нэг тооцогддог шүү дээ. Бүх дэлхийн аврагын түвшинд. Тэгээд Скалариг өөрийнх нь карьер Португалд очиод бас боломжийн байсан тий. Яг хоо аврагын цом аавгүй ч гэсэн Португал бол Скаларигийн Португал бол үзүүштэй хөлбөмбөг тоглолдог байсан. Ийм Португал байсан. Тэгээд тэрнгөөр нарах юм бол бас тасгалжуулагчийн чадвар бол байна гэж хараад байгаа хэрэг. Скаларид. Гэтэл нөгөө 14 оны 7-1-ийг чи эзэн шүү дээ. Би тэгтээ 6 оныхыг бүр 2 оныхоос хүчтэй бүрэлдэхүүн гэж боддоо шүү дээ. Тэр тэгтээ хитрхи олон од болоод жоох нэг тэнцвэр алдагдсан баг. Хагийн баланс авахгүй болсон. Одоо чинь нэг хөшин залуугаар хуваагдсан байна энэ төргээл яриад байдаг байсан шүү дээ. Роналдино, Адриано энэ төр тий. Тэгээ нөгөө нэг 6 оны Рональдино, 2 оны Рональдиногоос суларчж байгаа байхгүй юу? 2 оны Роналдо 6 онд гүшин нэмээд ирчихэж байгаа. Рональдино биш ээ. Роналдог ярьж байгаа. Роналдог ярьж байгаа. 6 он бол Роналдино бүр шилдэг байсан юм шүү. Прайм үн шүү дээ. Тий. Адрианоч прайм шүү дээ. Тий. Яг гоо зүгээр шүүд авах бол нэг жоох ингэж ирсэн байж магадгүй. Тий. Тэгээ нөгөө самгаалтын юм шүү. Одоо 6 оны Карлос Кафу 2 бол 2 оны Карлос Кафу биш байхгүй тий. Тэр бол хоёр жигүүрийн хамгаалагч бол тэр нь Лусио Хуан 2 гарч байгаа шүү дээ. Тий. Гэтэ 6 он муу байгаагүй. Кафу Францад нэг дээр очигчтэй. Тий, муу байгаагүй. Тэр тоглолтод бас Би яг Зиданы бүжгэлдэг тоглолт байсан. би тэрийг үзэж явах баг үүр цайцсан байлгүй. Тэгээ санаад байна. тэр үүс цайсан тий. Юун дээр төрүүл биш ээ тэмцээн эхлэхээс өмнө баг төрүүлэх нь тодорхой байсан баг би бол 2002 оны Бразил 2018 оны Франц гэж боддог шүү дээ. Би бол Эхлэхээс өмнө Үгүй 2 онд яг 2 онд Аргентин, Франц хоёр чи холоо гэж бодсон. 2 он чи Германчин амар эхэлдэг шүү дээ. Герман бол угаасаа бүрдгэн сул. 2 онд яг нөгөө юутэй тий.
За хэрвээ гэдэг Би Аргентин хэцүү шүү дээ тий. би Батистутаа Зидантай Франц бол өөр хол явна гэж бодсон. шал өөр ах байсан тий. Тэгээ Зидан байхгүй Франц тэгэл баларсан л да. 2 онд бол. За ингээд Бразил маань ингээд бас хэцүү байна тий. Тий. Дуудахгүй тий сэрэх бах уу Бразил. Одоо Бразил гэхдээ Карлото дахиад холбогдсон л явж илээ тий. Карло Анчелотигаар Тий. тийм Өнөө өглөө Тийх ухуу. 4 сарын 1 байсан уу нэрээ. Юуны Клопыг Реалын Тэр ч 4 сарын 1 л тий. Тэр 4 сар. 4 сарын 1. Муу ахыг маань хүртэл хуурсан байх шүү. Гэхдээ би зүгээр харчаад одоо үн юм уу 4 сарын 1 юм уу? Эргэлцсэн байна, тий. Гэхдээ аль нэг нь л байгаа гэж бодлоо. 4 сарын 1-ийн бишээсэн болол тий. Хүнээс лавлаа гэж бодлоо. Бразилийн шишээг өдөрлөө гэх байлаа. Клопингууд бас жоохон боломжтой ч юм шиг сонсогдсон. Юун дээр 6 оны урьдчилан шатанд Аргентин Бразилига 2 тоглож байгаа шүү дээ тэр чинь. Хоёуланд нь хожиж исэн юм байна. Тэгээд тэрнээс хойш бас анхны тохиолдол. Одоо 19 жилийн дараа. Сая ингээ 2 очиж. Тэгээ 2 хожиж байгаа юм байна. Аргентин Бразил гэдэг ингээд яг хооронд ривалын тооцсон чинь яг Аргентин өөрсдийнхөө талбай дээр Бразилийг бас нэлээд удаан хугацааны дараа хожиж байгаа гэсэн зүйл бол уншсан. Гэхдээ тэрийг факт чек хийж үзэхэд бол үгүй юм байлээ. Сүүлд яг хоо 2013 онд байлоо нэг удаа Бомбоньерад юунд Бока Университийн талбайд Аргентин Бразилийг хожсон. Тэрнээс өмнөх хожлын дахиад урагшаа өгөхөр бас ер нь тэнцээ Бразил хоцсон тохиолдлууд байлээ шүү. Гэтэ бол яг Аргентины талбайд бол ингээд удаан хугацааны дараа бол хожиж байгаа нь бол үний юм байна. Бразил одоо товтлогоо бол гайхалтай хүмүүс байна шүү дээ. Байна. Зүгээр энэ дундын шугамд яах юм бол гэдэг чинь л асуудал юм байна. Балансыг нь олох дасгалжуулагч хэрэгтэй байна л да. Иргэжил гэхэд Бразилийн дундын шугамд гайхалтай тоглогчид төрөн гарах одоо ирээдүйтэй бас нэг Дэлхийн аварга дээр одоо хинээр өдөр дуулж орох вэ гэдэг санаа биш. Дэлхийн аваргын засгалжуулагчтэй. энэ дундын шугам ч амар асуудалтай шүү. Аргентиныг дундын шугамгүй болоод Рикуэлмэг гуйгаад нэг тэ асуудал болж исэн үе, Вероник гуйгаад тийм үе болж исэн үе байгаа шүү. Буцааж Тий. Дундын шугам муу бол тэгээд үнэхээр явдггүй байхгүй. Ямар ч гайхамшигтай товтлогч нар. Харин одоо энэ Аргентиныг харахад Мара нэрээ Вероник додчихсон шүү те. Гүн шүү Рикуэлмэг одоо Маратай хэрүүл хийгээл тийм үстэй. Вероник нэрээ додчихсон шүү. Рикуэлмэг чинь тухайн үед бүр 34 мөр үрцэн ч үлээ тий. Яг нас нь алга болчихсон шүү те. за Өмнөд Америкийн хүснэгтийн байдлыг хамтдаа харъя. Багахан зэрэг өөрчлөлт орсон. За Аргентин энэ тоглолтод хожсноор тэд дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ энэхүү албаас авлаа. Араас нь Эквадор жагсаж байна. 8 онооны зөрүүтэй учраас шууд авчихжээ тий. Харин идэх өөх юм аа. 10 багч энэ 18-аар дуусна. Энэ За ер нь бол нохоондоо орцсон байх шүү. Гэтэ эхний 6 бол ер нь ойлгомжтой харагдаж байна. энэ шууд ирэхээ авахд нь баг тодорхой. Чилчистэй мандаж явснаа унуул унсан шиг унж тий. Одоо нэр Санчес, Видал, Медал, Пассажир бүгд төгшөрчлээ тий. Залгамж гарч ирсэнгүй. Багхгүй. Тэглээ. За Парагвай, Колумб, Венесуэл дэше ороод ирсэн Боливийн байрыг эзлээд. Сая Боливч юутай тоглосон юм бэ? Уругвайтай тоглосон. Тэр Ави нь тоглолт дуусаад хүчил төрөгчийн аппарат Тий Уругвайтай юм л шүү дээ. зүгтсэн байл шүү дээ. Урагвайх нь уу? 10 понтер. Тий. Тэгэх баха. Тэгээ Боливийн нэг одоо өөрсдөө андын нуруунд өндөрлөг газар байгаа. 3000 гол үлээ. 3000 Хотууд нь янз бүр юм байна. Нэлалтууд. Тэстэ Багдад 1700 хотууд байгаа байхгүй. Манайх шиг. Шууд тоглолт дуусаад хүчил төрөгчийн аппарат залгачлаа. Нам байгаа л манайх шиг юм байлээ баг. Тийм шүү те. Тий. За ингээ ямар ч тач хүснэгтийн байдал бол ингээ явж байна. За дэлхийн аваргын эрхээ авсан улсуудын жагсаалт дахиад түрүүчийн дугаараас хойш шинжлэгдсэн Улаан баг хэлүүлээ. Дахиад үргэлжлүүлээ харъя. Энэ юу гэхээр за эхний 3 бол зохион байгуулагч тодорхой. Япон авсныг бол түрүүчийн дугаар дээр хэлсэн. Шинэ Зеланд авсныг бас дурдсан. Иран энэ хооронд бас аваад амжлаа. Иран ч Узбектэйгээ тоглолоо. Узбектэй тоглоод тэнцээд Авчиж байгаа. тэгээд Их авсан байлээ. ерөөсөө нэг оноо авахтал ирэх байсан. Тэгээд энэс нэг оноог авсан. Ингээд бид 7 улс 48 орхоос 7-г нь бол мэдж авлаа. За эдгээр улсууд дэлхийн аваргын хамгийн дээд амжилтан дээр хамгийн ард нь харагдаж байна. За бид нар Крис Вудиг харах нэ шин одоо дэлхийн аваагаар. Ноттингем Форестийн шилдэг давтлагч Бамбардир. Шинэ Зеланд 10 онд орж ирсэн. Тэрнээс шороогүй. Ороод тэрнээс шороо. Нэмэлт тоглолт хийж орж ирсэн шүү дээ. Тий. Тий. 14 хожигдоогүй дэлхийн аваргад тусчихсан шүү. 3 тэнцэж байна. 3 тэнцсэн. 10 оны Шинэ Зеланд бол бас л сюрприз болсон шүү. За Америк бол 1900 Гоцуул Премьер Лигийн Championship Map-ийн одоо тий Премьер Английн одоо 1-2 дугаар дивизионы тоглогчтой байл шүү дээ. Америк бол 1930 оны анхны дэлхийн аваргын хүрэл медальтай. Өөр одоо тэрийг гүйцсэн амжилт. Баггүй анх удаа аваргуудаас ингээд эхнийх нь Аргентин бол орж ирж байгаа юм байна гэж. Мексик одоо маш олон удаа
орсон ирнээсээ нэг ч шүү Биш аваргуудыг хагшаа та байхгүй хагш шиг байна. дараа жил юу яана гэж бодож байна. Аваргууд бол үзэгтэй л юм. Аваргууд гэдэг нь Аргентин. Аргентин. Дахиад ирүүлж чадах уу? үзээтэй ба шүү дээ. Харин ч сайжирсан юм шүү. Гол асуудал нь хамгаалалт шүү. Яг хамгаалалт нь Отоменди байсаар л нэг тийм жоохон. Арын хэд бол ер нь хэвээр байгаа шүү дээ. Тийм бай. Яг л. энэ дээр л ачаал хэр ирэхээс хамаарах бах та. Одоо ингээл олон тоглолтонгууд 6 дахь тоглолт 7 дахь тоглолт руу ороход тэгэл хамгаалагчдын нэг одоо чадамж тэ тоглолтыг төсвөрлөх байдал том нөлөө үзүүлж. Тэгэл ядраал эхлэх юм бол алдаа гаргана, хүн унгаана, гүйцгээ байлна гэл тэ асуудал гардаг шүү. Тэр л байгаа. Тэрээс бусад байрал бол үнэхээр жигд байна Аргентин бол. Финал хүртэл сар гарангийн хугацаанд 8 тоглоно тий. 35 хоног шүү дээ. Тий. Айгүйх жуулчдын өмнө л тоглоно шүү дээ. Одоо нэрээ. Ер нь одоо Өмнөд Америктай тоглож байсан бол битүү өөрсдийнхөө фанатуудын өмнө тоглодог бол одоо Америк, Канада руу тэр фанатууд нь виз даруулаад очиж чадахгүй шүү дээ. Тэгэхээр одоо 0 жуулчдын өмнө жишээ нь бид нар очиод үзэж гин гэсэн үг шүү дээ. Аргентин бол мэдээж дэлхийн аврахад төрүүлэх хамгийн өндөр магадлалтай богуудын тоонд 109-оор орно л доо тий. Харин тэгээ сайжирцал гэж боддог. Дахиад Аргентин Францын финал үзүүлээс гоё. Пол Энцо улам сайжирцсан гэж боддог шүү дээ. Макалистер энэ улам сайжирцсан. Тэгсэн тэглэхгүй яах вэ? Франц бол нөгөө 94 98 2002 оны Бариз шиг дахиад гараад ирж магадгүй шүү. Аргентины хаалгач маань Магадлал бий тий. Жеронимо Рулли биш үү? Биш. Биш Эмилиано нөгөөх маань сайхан шүү гарав. дээ. Нөгөөх маань шүү дээ. Өө сая тэр энэ Бразил эсрэг тоглолтын дээр цаг дуусчихсан чинь өвдгөн дээрээ жонглоор хийсэн чинь тасалжуулагчтай загнуулж илээ. Сайхан гарсан. Нэ манай хүн бол бас яаж зүгээр байх. За, FA цом раунтаа шилжээ. FA Cup-ын шүгний 8 тоглолтууд саяны амралтын өдрүүдээр болсон. За энэ хариу тоглолттой тий. Үгүй Шууд. нэг тоглолтоор Галзуу шийдэгдсэн. За, эхнийх Америк сэлгүүрээ. Тэгээ нэг тоглолтоор шийдэгдсэн гоё тоглолтууд болсон байна лээ. Гэхдээ ер нь сүүлийн жилүүдэд байгаагүй нэг тийм сул багууд үлдчихв. Сул юу ах вэ? Дундаж баг үү? Сулх гэхээс илүүтэй үзээтэй баг юм шиг хоорондоо жоохон тэнцвэх маяг. Зидэл ард. Премьер лигт нэг юм дундаж багууд үүсчихэд байгаа шүү дээ. Тэд нар харин хуучин бол Тоттенхэм, Эвертон гэж хоёрхан дундаж багтай байсан. Астон Вилла яг бэсэн тийм ээ. Одоо бол энэ Брайтон, Ноттингем Форест, Кристал Палас 7-8 дундаж агаагаад шүү Тий. дээ. Жигтгэн тий. одоо тэгээд юу гэдэг шиг Ньюкасл, Астон Вилла 6 залуу заа гэдэг шиг. Тийм. Тий. Одоо 6 залуу заа гэдэг шиг. За Крис Вуд Үгүй жигшээдээ тоглож байгаа гэмтцсэн энэ дээр тоглоогүй. За. Тэгээ Вудгүй ер нь Ноттингемс гол хийх хүн болтохгүй л шүү. Гэх баха тий. Энд нэг вар үзээд пенальт өгөөгүй лөө. Энэ гэхдээ хөлдний яг хурцч үү тэр тохоо. Эргэлзээтэй л. Тохоо тэр сүүлийн нөгөө зүүн гарын тохоо нь хөлийн чирцсэн юм шиг л байна. Харин. Тэрэн дээр баг хөлөө албаар хөлөөгцсөн байлээ. Аа. Тэгээд вар үзэл болилцсон. Энэ хоёр чинь 2 сард нөгөө тоглосон чинь Ноттингем 7-0-оор өтсөн шүү дээ. Тэгсэн Тий. тий. Бараг 7-7 ичлээ. Айгуу цөөхөл зөксөн. За Дани Welbeck-ийн одоо гоё форм бас жоохон унаад эхэлж байна те жоохон. Энэ отно. За яг нь Жо Педро гол хийсэн тий. За ингээд цаг сунгаад гоолгүй пенальт зөксөн. Жо Педро цоглоо. Педрош пенальт цаас зөкт ирлээ. Бас эвгүй зөхөө яа. Уйлах даандарсан уу? Эвгүй зөксөндөө саяных Тэгсэн. бэргээтэй. Одоо Энэ минь бол зориг. Одоо ч юм бол пенальт яа. Сайн зөв. Энд чинь юу томтой? Зүрх томтой. Яа, яг төрүүлэх шиг сул зэхэлд явлаа да. чи ян таалан тэр нэг орлоо. Тэгсэн гэсэн. Тэг тасарч. Тэгсэн. Арсаа. Би албаа. Яг давах гээд шүү дээ. Тэгээд нэгийг алдсан дагаад алдсан. Дагаад алдсан. Тэгсэн. Гэсэн чи араас нь дахиад 3 сараад авчихж байгаа тий. Хаалгач чиг хаашаа өсрөхөө гэж байж ихтэн цээжэнд нь. Гомс. Ямар айцтай цохилт явбаа. Данк хийсэн. данк хийсэн. За ингээд сүүлийн цохилт. Ноттингемээс. Яйц. Хүчтэй цохилт бол даа. Энэ Ян Яйц гэдэг энэ залуу яг 5 дахын зохих юм аа. Өмнөх шатн дээр лүү тэний бас яг зохижсэн юм шиг. Ноттингемийн Английн цом авч магадгүй санагдаа явцсан шүү надаа. Яг энэ ингэ сайн байгаад ирээ. Тэр магадгүй шүү. Бүгдэнд л боломж байна. Жишээ нь Астон Виллад боломж байна. Тий, Астон Вилла дэше гарч ирсэн тий. Тий. Гоё. Юун дээр Ноттингем чи ерөөсөө ингээд Ипсвич. Би бүр Борнмутээс гараад ирвэл бүр гоё юм болгоно дээ л гэж бодож байсан. Яг үнэндээ болоод. Ноттингем чи Тий. айгу айтайхан багуудыг маш гоё Английн цомын шүгэн 8, шүгэн хагашаа болох гэдсэн. Би тэр нөгөө мэдээллийн утсан дээр хараад мессеж ирэлсэн. Дөхүүлээлээ лээ тий.
эхлээд Ноттингем хийсэн биш ээ. Борнмут хийсэн баг шиг байлж тий. Тэр тоглолт байгаа болов уу? Одоо байгаа. Тэр байгаа шүү. Юун дээр 3 дараалаад ер нь бол Ноттингем шүгийн 8-д гарч ирсэн одоо сүүлийн 3 тоглолт дандаа хожигдсон байсан. Сая бол тэд шүгийн 8-ын шатыг давж цаашаа дараагийн шат руу гарлаа. Тэд ямар замыг туулав гэхээр Премьер лигийн багууд бол 3 дугаар шатнаас орж ирдэг. Лютон 2-р хожоод тэгээд 4-р шатнд Exeter City гэж одоо лиг 1-т байгаа уу 2-т байгаа уу? За тийм л. Нэгт байгаа. Ipswich Brighton 2-тойгоо арай гэж гарч ирж байгаа юм шүү дээ. Сүүлийн 3 гурлаа пенальт уусан. Гурлаа пенальт. 3 шат дараалаад пенальт хожлоо. Тэгвэл яахгүй байна. Цэнгэлээ. Ингээд яваад байдаг. Ингээд нэг яваад байдаг шүү дээ. Одоо ч суглаан гарцсан байгаа шүү дээ. Алинтай нэлээ. Одоо Манчестер Сититэй хаа. City Aston Villa-тай юм шүү. Одоо Манчестер Сити. Би юу н байгаа. Тэр нь тусдаа байгаа шүү. Бэлдсэн. Тэгээ ер нь өсөлтөгчнөр нь гайгүй байсан байгаа сте. Сая л Премьер лигийн багтаа тоглож байгаа юм шиг. Гүгөө одоо гайгүй гэж хэлэхэд хэцүү юм. Одоо Ливерпул ч ямар баг тасагдлаа хөө. Престон Норт. Шэп. Плимут. Тий. Тэгэл бодохоор энэ хэцүү шүү дээ. Ливерпул ч тэн дээр үнэхээр бассан л та. Би дэлбэрчсэн. Гараанасаа нэг ганц хоёр ил гаргасан шүү дээ. Яас л байсан. Дан залуучууд дандаа баг 3 дугаар байгаа. Мань нүүнээс байсан шүү дээ. Биний бүр сонсоочгүй ганц хоёр хүүхд явжсэн. Дотлооноос хөөрхөн бүрэлдэхүүн гаргасан шүү дээ. Нёны гэж мэдгүй Ливерпулийн. Нүүнээс байсан шүү дээ. Дотлооны хөөрхөн бүрэлдэхүүн гаргасан. Нэ дийлээгүй те. Юун дээр 2 дугаар баг гарсан. 2.5 дугаар баг гарсан те. 2-3-2 чицүү. 2-3-2-ын голын баг гаргасан те. Ноттингем энэ тэмцээнд түүхэндээ 5 удаа пенальти шут аутанд ороод бүгдд нь хоцсон болвол Брайтон нөгөө талд сүүлийн 4 дараалан пенальти шут аутанд хожигдсон байна. Бүх тэмцээнд Болдгийн болдгоор болж тээ. Ер нь бол пенальт руу орох юм бол Брайтон угаасаа хожигдчихгүй гэж л ордог юм аа. Тийм сэтгэл зүйн. Тийм болцсон байгаад энэ тоглолтын дээр оржээ. Тэгээ хожигдсон байна. Англи шиг юм байна. Тийм ээ. Яг англи сүүлд нэг хоцсон тий. Одоо сүүлийн үед гайг болцсон зүгээр. Нэг хэсэг л тийм байсан. За тэгсэн Борнмут руу хамтдаа шилжээ. Борнмут, Манчестер Сити. За улиралт Хааланд. Энэ талбай дээр үздэй 3 тэгээр. Энэ одоо уг нь бол бас одоо хүний гарыг л онсон биз дээ энэ одоо уг нь. 2-1-ээр очдөг баха. Ялцчгөө гар оссоо тий. За тэгсэн Кепа. сайн хаасан тий. Ер нь гайг 11 дээр гайгүй шүү дээ. Хашаа тайлбарлаж байгаа шүү дээ тий. Доогоор ирсэн бөмбөгийг Кепа хаад юм да гэсэн чи яг л хаасан да. За тэгтээ Адах шиг. Яа. Хаад хэлсэн. Угаасан. Тэ хааланд нэг гоё юм ингээд алдаад ирэхээр сэтгэлээр ундаг давтлагч нар байдаг шүү дээ. Тэхгүй юм тий. Тоохгүй. Инээл гэдэг. Энэ дээр хамгийн гол нь Борнмутаас хин Гэркээс байхгүй. Яасан гэркээс? Хаус нь байхгүй. Хоёулаа хуудасны асуудал та. Тэгээ Иван Нилсэн. Тэгээ нөгөө хаусны оронд чинь Одоо Синес яагаад? магадгүй Бразилийн шгшээ хизээж гарахгүй байх. Гэхдээ ийм сайн Бразил байгаа тий ухаалаг тоглолттой. Хамгаалтын дөрвөлийнх нь баг Энэ 3 байхгүй. Фил Форен. За 2 дугаар үеийт бол сайн За тогсон. нөгөө дайсны зэрэг. 2 дугаар үед бол сайн тогсон. Энэ сэтгэлээр ундаггүй байх. Тийм ингээ хийсэн бар үлээр хийсэн. Зөв үлээр 2 оролдоо хийгээгүй ингээ бар үлээр 3. Олон алдсан болохоор амар хичээсэн энэ дэр. Тэгээ Ситигийн Орайди Хичээсэн тавилдаг гоос тэ. Макати гэж залуучууд лигээр орж ирэхдээ айгу сайн байна шүү. Мармуш. За ингээ мармуш. Ситигийн 2 гол хийх ёстой үл хийсэн дээ. Сити юу анханаас ийм залуучуудаа энэ үсгэлэн залуучуудаа их ашиглуул явах юм бол бүр үлрэлийнхнээс. Одоо шал өөрчлөлтсөн л байсан байх бах тий. Эдгээр нь харин сайн тоглоод байхгүй болж. Үгүй ээ би одоо нөгөө өдрлийн ихэнд бэртчдэг нөгөө хэм блэ тэрийг бол энэ жил бүр аягүй нөлөөтэй тоглоно гэж бодож байсан. Оскар Бобо. Тий? Тийм. Тэрийг бол яг угаас ашиглах байсан баг. Тий. Аягүй нөлөөтэй тоглох байсан хүн бэртцсэн байхгүй юу? Тэгсэн тий. Саяны Орайлийн тэр чин өвл Челси бас авъя гэсэн гинүү. Хэнийг? Энэ саяны голын амжилт өгдөг залуу. Авъя. Хааландад. Авъя. Тэгээ 2 голын дамжилт өгч. Оо авч. энэ дээр Хин хоёрт. Мармуш хааланд хоёрт хоёуланг. хаан нэг айтайхан залуу тэрийг сонирхоо байж тийм шүү дээ. Авнаа. Челси залуу хөгснөөс сая Энцо Мареска нөгөө бэлтгэлийн үеэр Челсигийн үндсэн багийнхан 21 хүртэлх насны багтайгаа тоглоод 21 хүртэлх насны баг нь 3 тэгээр Тэр одоо юу хоцсон. болж байгаа юм бэ? Уурлангуудаа маргааш нь амрах гэжсэн 21 хүртэлх нас нь хоцсон юм уу? хоцсон 3 3 тэгээр за. Тэгсэн чинь уурлангуудаа амралт
нөгөө амралтын өгсөн байсан хуваараа өөрчлөлт бэлтгэлэн дуудаад бүгдийг нь үндсэн багийнхны бэлтгэлтэнд дууцсан байл. За. Тэгсэн чинь хүмүүс шоолоод юу яахаараа ууралтын Багийн ихэнх нь харин бүрээ танаа багийн үндсэн нөгөө баг гарааных нь 21 хүрээгүй юм чинь тэр чинь. тэгэхээр чинь нас цэцэстайгаа тоглосон тоглоо хожигдоод зүйн сүртэй ингэсэн. Тий. Шал өөр юм гэж. нөгөөдөл нь шазууртай үзсэн бах уу бас тий. Тий. Гэхдээ чаас нөгөө 21-ээс дээш хитэн өөрхий нөгөө мо тосын мосын эдэр байгааз тий. За нэг тиймэрхүү юм бол болсон байна. За саяны тоглолттой холбоотой гэвэл Иванилсон гимтлээсээр гэж ирэнгүүтээ энэ хүн чинь ерөөсөө гол хийгээс боллоо. Тоттенхэм баг хийчихлээ шүү дээ. Wolverhampton хийсэн байна, Tottenham хийсэн байна. Brentford нэг хийлгүү үндсэн сая City-г эсрэг хийлээ. City дээр нэг сонин юм City гэхэд үнэхээр сонио юм байна. Энэ бол юу гэхээр тэд энэ улирал эхлээд Эхнийг бол алдж байгаа юм. тий бүх тэмцээний туршид 21 удаа тоглолтын эхнийг голыг алдсан. Хамгаалт муу байна гэсэн үг. Энэ улирлыг тооцоогоос ерөөсөө Leicester 25, Manchester United 22, Southampton 22, тэгээд City 21 удаа тоглолтын эхнийг голыг алджээ. Яг одоо суперстар дөрвөн баг байж шүү дээ. Харин. Энэ бол их сонин Тий? Southampton, Leicester нөгөөх нь юу гэнэ? Manchester United. Яг үгүй нөхөж оноохс үзүүлэлтээр бол бас дээгүүр явж л байгаа хэл та. Тэг нь барьж. Гэтэ за миний санахын Ipswich, Brentford гэл багуд байна шүү дээ. Бүр Эхэлж хийдэг болсоо тэд нар чи. эхний гол байтугай City бүр эхний 5 минутанд алдсан гол нэлээд байгаа. Тэгс. Үгүй Ipswich энэ чи өөрөөсөө эхэлж хийгээд тэгээ хожигддаг багууд чи. Тэгсэн. За тэгсэн Erling Haaland улирлын гол 30-ыг давууллаа. Яаж игээл үү? Яаж игээл давлаа. Муу За алгас Премьер лиг энэ хүн чинь одоо Премьер лигт ирээд ингээд 3 улирал дараалал 30 гол юм байна. Хамгийн муу үйлрэл ингээд байгаа шүү дээ. Давуулсан. Эмбапе энэ хоёрын үү? Тийм. Айл айл нь тийм. Муу дээрэл ингээд 20 30 хүрчээд байх юм тий яас гэсэн юм. Руд ван Нистелрой Премьер лигийн багт ирээд бас л эхний 3 улиралдаа 30 голын босог давуулж исэн рекордыг давтлаа. 2002-оос 2004 оны хооронд. Ер нь Нислройс өөр хүн бол байгаагүй юм байна тий. Баггүй. Ирсэн ирээд эхний 3 улиралдаа. Тий. Роналдо ч ихний улирал ер нь жоохон фейл маяг юм байсан. Наа хүчрээ авахгүй тий. Баагаар дээгүүр нь баахан би хийж дээшээ буучдаг байсан шүү дээ. За ингээд финал хүрэх замыг хамтдаарья. Суглаа тодорхойлсон. Кристал Палас Астон Виллатай. Ноттингем Манчестер Сити. За энэ хоёрын нэг финалд нь яваа. Яаста Астон Вилла айгүй сайн байгаа боловч Палас яг ийм тоглолтын дээр занггүй шүү дээ бас. Зууралт нь тий. Энэ хоёр Палас бол амиа тавина уу? Палас зууралт шүү. Оливер Гласнер чинь Германд байхдаа яг иймэрхүү покол макал дээр бүр яг ингэ ёндордог Тэр тий. хэзээ одоо 4 сарын 20-нд дөө. 4 сарын завын хараат гэнэ. Тэр хэцэл баг. 25 хоногийн дараа гэж. 4 сарын 26-нд юм. Ноттингем яг одоо Энэ хоёрын сая 2 сарын 26-ны тоглолтод Палас 4-1-ээр хоцсон. эвгүй. Палас бол яг юм дээр эвгүй шүү. Сүүлийн 4 Тэгээ Астон Вилла ч н одоо бүрэлдэхүүн амар болчиход байгаа шүү дээ. Амар л болсон. Тэгээ аврагуудын лигд Асенсио гэдэг одоо ганган амтан Rashford гэдэг одоо миний одоо хүн одоо сэрэгчээд байна шүү дээ. Энэ учраас гол фаворит Палас юм биш. Сүүлийн 4 тоглолтоос 3 хожигдсон нэг тийм. Эвгүй арай. Тоглолт хаардгүй юм байна тий. Нодлон 5 сард 5 тэг гэж. Гэхдээ энд одоо Палас заяа Сититэй дарсан ч эвгүй. Ноттингемтэй дарсан ч эвгүй. Сингл яг өнгөрсөн авар нөгөө Палас бол ингэчих байх гэдэг ч юм биз дээ. Мм Астон Виллаг тий. Тийм байж тээ. Тоосын нэг үүнэ гэдэг. Тэгсэн нэрээ ингэ 5 тэг хэлээ. Гэтэ одоогийн Астон Вилла өөр шүү. Айгуу довтлогоо сайтай. Гэтэ ямар ч амар довтлогоотой багийн эсрэг Палас яг ингээд зуралдчихдээ шүү тий. Явуулдгүй. Палас ч яг цагаат болон Сити. Эсэ бол сая нөгөө Английн шгшээ дээр зүүнд гарч илэн шүү. Зүүн жигүүр дээр. Амар л эвгүй л байлаа шүү. Ер нь. Энэ нас Юун дохгүй мөхгүй л харагдчихлаа шүү. Премьер лигийн яг хүснэгтийн голоорох багууд бас үнэхээр сайжирсан байна. Өстой 6 залуу заантай болчихсон. Үнэхээр сайжирсан. Одоо ингээд Сириусаа Борнмут гараад ирсэн бол бүр дөрүүлээ гарч ирэх юм шүү дээ. Сая Сити Манайх ч одоо топ дуу орж ийн үү 6 залуу руугаа орчиход байна. залуу руугаад явах гэдэг. Би одоо сүлдээ алийг ойлгохгүй. Топ нөгөө хуучин топууд руугаад орох. 6 залуу дээр нэмэгдээд 7 залуугаа орчод байна уу тийм. Хуучин топууд дээр одоо ингээд 7 8 залуу ороод ирлээ шүү дээ тий. Тэгэж одоо нэг 10 хэдэн баг байгаа гэж Премьер Лиг тий. Аль нь ч алийг хожиж магадгүй. Тэгэхээр маш гоё юм аа. Гоё юм. Тий. Гоё. За финал хүрэх зам бол ийм байлаа. Сити нэрээ 7 дараалаад 7 улирал дараалаад тий таас гişэд гарч ирж байгаа. Ерөөсөө рекорд тохоо тий. Рекорд юм байна. Ерөөсөө энэ тэмцээний түүхэнд ийм баг 7 дараалж 7 улирал дараалж гарч ирсэн баг.
байдгүй байна. 3-т нь финалцсан. За хэдүүлээ завсарлая. Завсарлаад орж ирэхдээ Испанийн Ла Лиг, Германы Бундслиг гих мэтчлэн бусад лигүүдийн сонин сайхнаас бол тухтай гэгч нь ярилцах болно. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгчээр сайн сайхныг санхүүжүүл нурайтай Голомт банк мөн нэвтрүүлгийн алтан ивент тэтгэгчээр өөрийн барыг сэрээ Tiger брэнд ажиллаж байгааг болох татаа нь эсвэ цаан завсарлаад 2 дугаар хэсгээр олцсон. Нэвтрүүлэг таамтайгаа үзэгчдээ маш их баярлалаа. 2 дугаар хэсэг маань эхэлж байна. 33 дахь дугаар. За 2 дугаар хэсгээр Испанийн Ла Лиг руу хамтдаа шилжих болно. Испанийн Ла Лиг өнгөрсөн 7 хоногт нэлээд хил амттай байлаа гэж. Чи дээрээ тулсан жоохон чи тэгээ үстэй би тэгвэл яхаар ингэдэг гэсэн нэг тиймэрхүү 7 хоног бол баярлаа. Тэрийг хэлээ сайхан зөвхөж авч ярихгүй болохгүй хаа. Яачлаа. Испани Барса Осасуна нөхөл тоглолтсон. Одгийн лигээ. Ер нь Ла Лигч хил амтай лиг л дээ. Хил амт. Сүүлийн 7 хоног судах чинь байхгүй. Май. За энэ тоглолт бол нөгөө Барсагийн 1-р багийн энэч хорвоогийн мөхсөг үзүүлээд хойшлсон байсан тоглолт. Нөхөж байна. Нөхөж байгаа. Тийм энэ дэр чи энэ өдөр тоглохгүй гэдэг дээр бас нэлээд маргаан болсон шүү дээ. Тэгсэн тий. Амжаад хөл хүртсэн. Гэтэ 11 мөн биз дээ. Мөн. Амжаад хүртсэн. Бидэн саад болсон. Дани Олмо өөрөө аваад өөрөө зөксөн алцаа. Реал дээр нэг юм дээр дахиж зөвхүүлээгүй гэсэн юм Тий. явуулсан. Одоо сая Тэгсэн. эсрэг багийн хамгаалж байгаа багийн тоглогч тургуулийн талбараа төрүүлээд Энэ Олмог байсан байсан. Тийх Олмо харин мундаг. Тий. Лева энэ дээр чинь юу яцсан юм аа? Сэлгэнс тоглосон. Энэ нөгөө Тийм байлаа. цугларлалтын дараа. Тийм, Рафиня. Рафини бол бүрч юу лээ чинь дөнгөж баг 90 удаагүй байгаа шүү дээ тий. Рафиня 12 ч баг өмнөх өдөр нэр Тийм нэрсэн. тийм ирж байгаа шүү дээ. Нисээд Тэгээд дургу гадсан байхгүй Барса чаа. Юун дээр Ламин Ямал Барсагийн төлөө 90 тоглолтод оролцоод ердөө 3 дахь удаага Левачгүй, Рафиниачгүй ганцаараа гараад ирсэн гэж. Ламин гэхдээ Испани жишээ Ийг тоглож байгаа юм уу Барсад? одоо тэгжлээ. Хүс үйлрэл нэлээд тоглосон. Хүүхдэр нь ороод байна уу? Шигшээ ороод байна уу? Үгүй ээ. Барсагийн төлөө 90 тоглолт. Тийм үү? Гэхдээ Барсагийн одоо нөгөө 10 эдх нас мас центр гэдэг нь ороод Үгүй ээ. Үгүй хаа. Үйлрэлд 38 тоглолтоо гоолцсон. Үгүй өнгөрсөн үйлрэл бүтэн тоглоод тэрний өмнөх үйлрэлийн сүүлээр жоохон тоглосон шүү дээ. Бас нэг аврагуудын лигмиг нь байгаа. Тэгэл 40 хэд үстэй. Надаас айгүй их санагдаж. Харин аврагуудын лигтэйг оруулаад 50 гарна. За би нотлие заяа. За нотол. Ярьж. Тэгээ яг 3 тэгээр хоцсон. Би бол яг зүгээр яажсан. Жоохон имэжсэн. Ягаад гэх юм бол шигшээгийн цугларалт дуусаад уг нь бол 48 цагийн дараа ямар нэг тоглолтууд эхлэх ёстой юм байлээ. Гэтэл энэ болохоор яг Өмнөд Америкийн тоглогч нар ирээд баг 24 цаг, за 32 цаг ч юм уу болж исэн үед тоглолт эхэлж байгаа байхгүй. Тэгээд өмнөх өөрөөр болохоор бүр Осасуна ч энэ тоглолтынхоо маргааш тоглох байсан. 5 дахь өдөр нөгөө лигийнхний тоглолтууд болдог шүү дээ. Тийм байж байгаа Осасунагийн тоглолтыг бүтэн сайн болгож хойшлуулгуудаа Барсагийг дундуур ингэж оруулж ирээд. Тэгээ өөр юу байхгүй аль болох их тоглоулмаар байна л гэсэн юм байл л. өөр зай байхгүй гэсэн баг тий. Тэгээ ямар ч үсэн асуудалгүй хожчлоо. Пүрэв гарагаас баасан гараг шилжих шин энэ тоглолт. Тий. Болсон. Ямаал өнгөрсөн үйлрэл 50 тоглолт, энэ үйлрэл 40 тоглолт. Тэр болчихж байгаа юм бол. Бүх тэмцээн шүү дээ гол нь. Тийм. Лигт 37, аврагуудын лигт 10 гээд Тэгээд Испани цомууд. Испанийн цом Copa del Rey нэг тоглосон, супер цом. Тэгээ баг 2 үйлрэлд 90 тоглолт. Энэ За, өдрүүд чинь жоо. чи амар биш. Энэ чинь тэгвэл айгүй мундаг юм явж байна. Яг тэгэхээр ихэнх тоглогчид бэртэл гэмтэл заавал авд. Яг мань энэ үйлрэлд бас жоохон гэмтсэн л тээ. Тэгтэл гэмтэл багтаа тоглогч юм. Тий, удаан гэмтэйгүү. Багтаа тоглогч юм. 2-7 хоног ч. Жоохон л доо нэг төлжилт сайн байгаа шүү дээ. 17 8 те. Тэр нэг 20 морь хүрээд удаашраа тэглэнгүүд жоох эрсэлүүсдэг юм байл л дээ. Тэрэн дээр одоо энэ Барселонагийн одоо дасгалжуулагч болон техникийн албаныхан эмчнэрийн баг болол бас энэ ачааллыг нь хуваарлж чиглэх хэрэгтэй юм шиг байгаа даа. Гүн чигээр нь явуулах юм бол тэгээд тийм багтаа том гэмтэл авцсан тоглогч зөндөө байгаа шүү дээ. Азар бол өшгөлүүлсээр байгаа сүулдэ тэгээд бүр баларсан уу? Одоо Ламин Ямал чинь сая Заслахаа болсон уу? Неймар байна. Шигшээ Неймар дээр- өөрөө ямтай л та. Гэхдээ Неймар бас өшгөлүүлдэг байсан шүү. Амар өшгөлүүлдэг. шигшээ дээр ингэж байгаа байхгүй юу? 90 минут тоглосон араас нь нөгөө цаг сонгодог. 102 тоглосон те. Тэнгүүтээ сая энэ дээр баг бүтэн тоглосон уу? Тэгээ бүтэн сайн дахиад цэлийн 100-аагүй тоглож байгаа. Энэ дээр жоохон ачаалал нэр нь яаж байгаа юм бол те. Харин Амар амар магадгүй баха Ямал болол Тэгээ одоо энэ Лерой Сане маань ч бас айгүй их өшгөлүүлд юм шүү дээ ер нь. тэгж байгаа. Педри ч яагаад нөгөө 21 оны 170-ыг тоглоод дараагийн үйлрэлд нэмэртсэн шүү дээ. Олимпиад ороод
давхар. Тэр чинь Токиогийн олимпиад давхар ороод 73 сүүлдээ бүр бүр ингээд үлээтэй. 40 гарцсан юм шиг царайтай болцсон юм. Хэнийг гэж. Педри. Олимпийн үеэр Неймар нутгаруугаа бутсан юм байл те. Тэгсэн санцтай. санц. Ой, би шал өөр юм ярих гэдэг чинь ярин сэдв шал өөр болгоо. За юу ярих. Энэ дээр чинь гарааны бүрэлдэхүүн Эниго Мартинесийн юг хэрүүлийг харсан уу? Харсан Осасуна бүр FIFA руу захиа бичсэн байлээ. Official. За тэр нь ямар ч та ингэж гисэн чинь шигшээ багасаа бэртэлтэй гэж одоо клуб руугаа явсан тоглогч Энд тоглоод. тоглож болохгүй юм. Одоо тухайн 7 хоногт илүү нэг цаг байлээ. 5 хоног явахсан. Тийм 5 хоногийн 5 хоногийн Лист тоглож болох. Листтэй байж юу? Яг зөв листтэй ижиж тий. лист гэсэн чинь Осасуна тэрийг мэдэнгүүтээ FIFA руу бүр ингээд өөрийнхөө сошиал дээр оруулсан бэл. Лист бичүүлчихэд Цалин аваад байгаа. тий лист бичүүлчихэд эмнэлэгт байх хэрэгтэй байсан чинь ингээд гадуур алхаа явж байгаа байхгүй тий. Үгүй бүр тоглоод байгаа. Харин бүр тоглолоо. Тоглолт нөлөөлөөд явж байгаа. гинтэлтэй гэж хэлсэн. Нэг тим юм гарсан шүү. Яхаараа 5 хоногтой багтаад ингээд Барсагийн гарааны бүрэлдэхүүнд гараад. Тэгээ Барсагийнх бол тэрийг юу мэдчихэл байсан байх гэж бодож байна. Мэдхээр арах уу. Харин тэгэхээр ямар нэг гаргалгаа байгаа болол Ер нь Гаргасан баг л та. танаа лиг хэл амтай юм байна уу? Харин тийм. Тэгээ одоо Осасуна хэрүүл зарга хийгээд Энэ тэгээд яах юм? Одоо ингээд Осасунагийн зүв болвол яах юм? Үгүй 3 хоног ажиллах байхгүй. Хөө тийм үү? тий. Автомат ажил. Одоо чи Реал Барса 2 хоног 3 хоног зөрүүтэй одоо ингээд болох юм байна гоо. Нэгдүгээр хэл амтай лигийн манай Барса өөрснөө ч бас жоохон зайны юм хийх юм. Нөгөө геймдээ чи Ер нь бол Бас маргаантай ми хийх юм тий. Нөгөө заргын Осасуна хийсэн. Реалын бас эднийх ч бас тамирчнаа яаж яагаад цалин байлангийн нөгөө бүрэлдэхүүндээ авч үлдээд яагаад байлаа бас. Ер нь эднийх хуулийн зураг ашиглаад жоо хуудуутай л та байсан. Тийм байна тий. Тэгээд нөгөө Реалын фэнүүд чинь тэр жил яагаад 15 онд билүү 16 онд билүү. Нөгөө Денис Черишев хуудсын торгуултаа байж хаад Копа дель Рейн тоглолтод оролцсон чинь Тэгээд тоглолтын дараа танаа Черишевийг яхаараа тоглолтын гүтээ Копа дель Рейс хасцсан тий. тэмцэнээс. Автомат хожил айлдаг өнгөтэй. Ер нь сая тэрийг сөхөж яриад байгаа. тэрнээс нэг ялгаагүй. Яа тухайд яг Черишев бол яг яалтчгүй хууцтай байсан. Тий. Саяных болохоор арай өөр нөхцөл. Гэхдээ юу нь бол адилхан. Бас Гарах үр дүн адилхан. тоглож болохгүй байсан тоглогчийг тоглуулсан биш үү тий. Тий. Яг энэ дэр нэг зүгээр нэг хувийн нэг нэг дуртагаас ирээ. 2010 оны лигийн одоо финалийн тоглолт Монголын лигийн. Тэгээ тухайн үед хангарттай манай Улаанбаатарын Мазалаа финалийн Тэр тоглолт үчи яг тоглож үгүй ирсэн. сүүлийн хоёр баг Тий, ингээд эхлээд тойргоор тоглож ирснөө дахиж нэг шатан туваагаад тэндээсээ шалгарсан багууд нь хаг шиг бүрдүүлээд хагшээгээсээ тоглоод аврагын төлөөг нэг яг лиг гэхэд бас яг классик лиг системэр шиг холимог системээр лигийн авраг тодруулдаг байсан. Манай гаритай тоглож байсан Тий, тий. 2010 он тийм манай энэ гартай ах тийм манай алтан тулга гэдэргээд яг Мазалагийн бүгдээр цуглаж тоглосон байхгүй. 2010 оны тэр лигийн тэмцээн дээр тэгээд финалийн тоглолт эхлээд явж байгаа юм. Финалийн тоглолт эхлээд явж байсан чинь тоглолтын нэг 10 дэх минутанд байна уу? ямар багтаа гинэ. Хангарт. Тоглолтын 10 дэх минутанд хангардын 2 бас нөгөө нэг гарааны 11 тоглогчдоос 2-ыг нь сольчлаа. Нэг нь л авдаг нөгөө нэг зүүн захын хамгаалагч юм байсан. Одоо Бадрах цаа яасан. Тэгээд би нөгөө баруун цах тоглолт яг тэр жилийн лигээ бүтэн тоглолоо. Сольчлоо гэдэг нь хэзээ 10 дэх минутанд гин сольчихгүй 2 солилцоо. Хангарт 2 их солилцоо хэлсэн байхгүй. Тэгсэн чинь л Сэжигтэй юм боллоо. тий тэгсэн чинь л би ноёг баруун цах тоглож байгаа байхгүй. Тий баруун цах тоглож байгаа яг миний тоглож байсан жигүүрт яг эхний үед болохоор ингээд сэлгэний одоо нэг сандалуудын хажуугаар тэгсэн чинь л одоо манай багш тэрнгээр уурлаад түнтгнээл ингээд бас нэг ингээд анзаардаг байгаа байхгүй. Ингээд нервтэй байгаа байхгүй. Тэгээ би гайхсан манай тоглолт болж байгаа манайх бас нэг тэр тоглолтыг одоо тэрний дараахан тэргүүлжсэн ч гэсэн ингээд багш ингээд нерв цэвэндээ байгаацсан байхгүй. Тэгээ гайхаад ирсэн. Тэгээ яг хуу эхний үед дуусгаас өмнө тэнцэнийг бол манай хаалдаад хоёрдугаар үед тагш нэг гол торгуулын цохилтоос алдаад тэгээ тоглолтын төгсөд манай хаалганы шон хөндлөвч энэ дээрээс нэг нэжгээдийг оноод тэгээ 2-1-ээр хожигдоод лигийн тэмцээнд мөнгөн медаль авч ирсэн. Тэгээ хангаар тэгэхэд 3 дахь илүү дээ 4 дахь илүү төрүүлж байгаа юм. Сүүлийнх нь аврах хаа баг. Тий. Тэгээд тоглолтоос нэг хэд хоногийн дараа яага багш тэгж нервцснийг нэ яага тангардынхан тэгж хоёр солилцсон юм нь бол Барса дугаа адил болсон байна уу? Тэр Барса байтугай бүр хоёр тоглогчийг хууцны торгуултай байхад мэдүүлгийн дээр тоглолтын өмнө хасах хэрэгтэй шүү дээ тий. Тэхгүй тэгээд тухайн үйлмгийн албаны тэмцээн зохион байгуулах болон босод төмсүүдтэй хойвлдаад гаргацсан байхгүй юу? Тангардынхан. Тэгээд хоёр тоглогчийг тоглож болохгүйс хоёр тоглогчийг бүхэлдээ 20 гаруй минут тоглуулчихж байгаа байхгүй юу? Тэгээ эцсийн дүнд хангард авраг болж ирсэн.
Тэг хэрвээ зүгээр энэ өөр одоо тэг хууль дүрм үйлчлдэг улсад ирсэн бол өөр байхгүй тий. Эхлээд гараанд байсан нь тоглож болохгүй хоёр юм уу тий? Тэгээд торгуултай сольчих юм тий. Одоо нэг хууцны торгуултай Мэдэнгүүтээ сольчих юм. мэдэнгүүтээ шууд сольж байгаа. Хамгийн гол нь тоглолт нь эхлээ явцсан. Тоглолт эхэлсэн 20 хэд минут болсон. Тэгээд гинт би гайхаж байгаа байхгүй энэ ч бас яг миний эсрэг тоглож байгаа жигүүрийн одоо бас хангаардын гарааны тоглогчийг суулгах гэж байгаа байхгүй. Тэгээд тухай чинь Бадрах Шал өөр хөр гараад ирэх өсвөр шигшээ мэгшээ тэгээд нөгөө нэг тийм шигшээ идэрлүүд дуудагдах хэмжээр очиж исэн байхгүй. Тэгээд одоо яагаад энийг ингэ суулгах шиг гайхаж лээсэн. Тэгсэн чи харин цаад учрах шалтгаан тийм байсан юм байлээ. Тэгээд энэ бол бас бүр нэг биш хоёр тоглогчтэй. Хоёр тоглогч. Тэгээд энэ бол жишээлбэл одоо мэдгүй одоо түүхээ утас нь бол зүгээр бичигдээ зүгээр үлдэх байх. Тэгээд яг зүгээр юм болж исэн юм аа гэж байгаа юм тийм ээ. Наадахаар гоё нийтлж чааш. Харин хаагаад Тэр бол яг саяныхтай адилхан. Одоо тэр Черри Шивийг тэр байтах байхгүй юм чинь. Финалийн тоглолтын дээр шүү дээ. Одоо дэлхийн аваргын финалийн тоглолтын дээр ингээ бодъё л дээ тийм ээ. За яг нь Лионел Месси нь ш одоо Челси гэдэг чинь дэлхийн аваргын финалийн тоглолтын дээр за Макалистерийг торгуултай хахад нь хуйлж байгаа тоглуулад ингээ гаргаа явуулсан адилхан мөглөө явуулахгүй юу. Цаан чин тийм эргээ ичгээ сууж штэ наа чи. Шанаага талаад. Тий. Одоо сайхан шүүхээр орноо гэд наас тоохгүй байж байгаа үстэй. 3 оноо асуулна гэсэн юм яриад. Тийм болж ирсэн тэгээ санаанд орчлаа тэгээд байсан. Тэгээ саяхан төстэй л юм байна. Тэрэж асуулчихгүй байгаа. Асуулал эцтэй. Тэр ингэж яагаад бас хөнгөн үлдчих гээд байна шүү дээ. Гэтэ юу вэ те 3 оноо илүү байгаа Ла Лиг донот эзэн бол хоорондоо тоглолт хардаг шүү дээ. Одоо Кампнау шиг Барселонад их тоглолтын Реалыг очоод энэ авар болчихно шүү дээ. Тий яг Тэр 3 оног асуул нэг оноо хоцорчихгүй бол. за Барсаг зүгээр мэдээж зүгээр тоглох юм бол ингээд хожих үр дүнгээ аваад байна. Дасгалжуулагчдын түүхэнд нэгэн үзүүлэлтийг харъя. Ханси Флик дасгалжуулагч маань одоо ерөөсө багтаа 10 тоглолт хийсэн Барсагийн дасгалжуулагч нар дотроос хожлын хуваар Луис Энрикегийн ардхан шилэн дээр мундаг хүмүүс байна. Иена дандаа домгууд хизээ хэлээ. Өвөрн чин 70 70-аад оны үед ирээрээ тий 70-аад оны үед ирээрээ ах хэвчээ тий. Гвардиола ч н одоо баллаа л байх шиг байсан чинь 72 өвтэй гэж. Гвардиола яг ирсэн эхний 10 тоглолт моглон дээр айгүй цөөхөн амжилттай гарч ирсэн шүү дээ. Зүгээр эхний үлрэлт таа. Тэгээд яг сүүлийн үлрэлтээс олоо. тэгтээ яг Барсад яг Гвардиолагийн үеийн Барселонагийн тоглолттой үнэхээр гониг те. Гэхдээ ер нь 75 байд бөмбөгөө дамжуулаад байдаг санын те. Тийм хөлбөмбөгөөс те. Дамжуулаа. Тий довтлогоо байхгүй тэгээд хоошгоо хаалгасмаалгасгоо дамжуулаад тэгээд дамжуулаа л гэдэг те. Одоо ч Луис Энрике 3 жил болсон, Пеп 4 жил болсон, Тито ч нэг 2 жил болсон. Гүг Бараг нэг 2 үлрэл бүтэн байсан тий. Тэгээд бүхэн босон да тий. Тийм. Тито Виланова бол бас сайн байсан байна. 100 оноо авсан үлрэл шүү дээ. тий. Агуу Рекорд. Тийм байна. За ийм амжилттай явж байна. Ханси Флик дөнгөж эхний үлрэлтэд явж байгаа. Тэгтээ авах хөстөө үр дүнгуудыг бол харин ч нөгөө өмнөх нэгтэг гэдгийг бодвол систем бүр ингээд сайн гараад болж машинтж байгаа. Он гараад 20 тоглосон байна. 17 өдсөн байна. 3. Тэр нэг шахалтан дээр л алдаа гаргачихгүй бол Барс бол тоглолт гэдэг бүтэн илүүрч тоглолт. Сая лиг дээр бас нэг шахалтан дээр алдаа гаргаж байгааг байна. Тэр зүргээл алдчих гээд байгаа байхгүй. Одоо тэгээд тэрний эсрэг Шави тэгээд одоо ажилтаа гоё ажиллагүй гоё. Шави ажилгүй байгаа. Гэхдээ би зунаас ажилтай болно л гэсэн байлээ. Цаагаар юм яриа л юм шиг л. Шави бас хөрхийн Шондайч шиг хөрх нэг тэгдээд яхах л бил. Үнэ. Эвертон давж танилцчихсан. Шондайч шиг бас яг тэгж үр даавж яах гэдэг чинь нэг сайн байхгүй. Үр дүн хэрэгтэй тийм баг зөндөө байгаа шүү дээ. Буужгинж байгаа л хожигдоод байгаа баг зөндөө байна шүү дээ. За тэгсэн чинь нөгөө тал Реал Мадрид Виганес за эн чинь одоо тэр Осасуна гэдэг хэрүүл гарсны дараахан одоо тоглосон. Хасаа өдөр тогссон. Тий. Тэгээд Аяа. Веганесыг бол хөнгөн яачих юм бол Хүн бас зовсон шүү. зовсон. Ардик үлэр сухантай юм бэлээ. Ингээ биегээд унчиж байгаа байхгүй. Яарч ч пеналт. Мбаппе. Ангарч ийлээ. Паненка. Паненка ч. Хавар ер нь Мбаппе сайн байна уу? Яа, ийм актер байх юм бол бас зогсоох жоохон байхгүй шүү. Сербийн шиг шилээсэн алгач. Мбаппе ерөөсө голоос гаргаад эргээд буцаага хийсэн тий. Энэ Лиганес энэ үлрэлд Атлетиког нэгтгэр хоцсон, Барсаг нэгтгэр хоцсон баг. Тэгээ энэ хоёр чинь цом дээр тоглож исэн чинь Фран Гарсия бүр 93 дээр хийж иж арай гэж хоцсон шүү. Лиганесаас юу хэлээ шүү тий. Реал. Сүүлд тэнцүүлж мэдүүлчих гээд тэнцүүлж чадаагүй амар уурлаа хожигдсондоо ер нь бол тэнцүүх үтсэн шүү. Сэтгэл хангалуун бус тоглолтыг одоо дуусгаж ийлээ шүү. Одоо энэ арай л удлаа өгөхгүй.
Аа гэхдээ энэ чинь Инстаграм үлгэж гарч ирэх гол хийж байгаа. Яа. 41 дээр Оо яа унтуулгач. Харьцгаа гэж байгаа зү. Билгүүдээ харь. Шинэ үед дуусайг багтаа. Билгүүдээ. Гэхдээ энэ хамгаалчих хэрэгтэй байсан байхгүй. Түрүүс Түрүүс гэртээ байсан. харуулж очиод наашаа яатсан биз дээ. Тэ? Ага 2-1-ээр хожигдчихсан. За тэгсэн чинь тэгээ энэ юу юм болсон. Юу ч болсон. ёо тэр можиг нам үү. Тэр хүндлөвчин дээр ойд гэн чи юу. Энийг мэдэрч бас очно гэдэг чинь юу л дээ. Нөгөө нэг одоо юу гэдэг чадвар шүү дээ. Чадвар тий. Энийг уншна гэдэг бол нөгөө хоёр нь уншаагүй зогсож байгаа. Хоёр хамгаалагч ангаагаа зогсож байна. Чадвар байлгүй хаа одоо энэ. Ий нараа нэг үү. Хайр юм алдсан байл ингээд. Эндийг чихний голыг жоо тий. За ингээд хин Родриго одоо хоёр Бразилиас сүүлд нь гаргаж ирсэн юм чинь нөгөө амралтанд болоогоос учраас тий. За тэгсэн энэ тэгээд За бөмбөгөнд хүрсэн хэдий ч унгаасан. Энэ дээр би нэг юм сонссон энэ анх удаага пенальтаас биш хаалтаа цөлтөөс оруулж яах гинүү. Эмбаппе тий. Амьдралдаа юм уу? Реалт л үү. Амьдралдаа гэж шүү дээ. Амьдралдаа гэсэн. Хаалтаа цогтоос 30 хэддэх орлогоороо фри кикээс анхны гол. Яг хийсэн ч санахгүй л байна л та. Тэгээд энэ чи бас нөгөө фри кик мөн биш сая одоо Фран Гарсиа Тогтоож байгаад яцсан. тогтоож байгаа зүгсэн гэсэн чинь. Яг нэг дайрект фри кик гэж үзэх байна. Тий. Шууд дайрект бол биш л байна л та. Тэгсэн ингэж Шорт фри кик гол. албан ёсоор тоглолтын статистик бүртгэдэг опта наадах чинь фри кик мөн гэж хэлээ. Яг хүмүүний хувьд юм уу? Тийм ээ тийм. Өөр чи шууд аягүй Яг багтаад нөгөө асуучлаа шүү дээ. Дайрект, нон дайрект гээд хоёр янз байгаа шүү дээ. Шууд олон фри кик бол мөнлөлтөө. Тий. Фри кикээр нь бүртгээд явах юм. Тэгээ юу юм бэлээ? Аль алийг нь оруулаад юм бэлээ? Нон болон шууд дайрект шууд болон шууд бус чөлөө Сонирхолтой л юм тий. Юусоо гол хийгээг юм бэлээ Мбаппе. Шигшээдээч Аль нь ч байхгүй. байгаагүй юм байна. Гэтэ ер нь бол фри кикээс голдчихлаа шүү дээ. Яг дайрект биш баг. Одоо Түүхий нь ч тэмдэглэе л та. Баа шүү дээ. Өөр энэ барыг эсрээ. Өөр энэ барыг эсрээ гэж байж. Айгу ховор юм болсон. Шингэл инээгээл инээ далтаад энэ сүлсээ залгаад энэ. Мбаппе бол юу хизээ чөлөө цагтаа саганыг бол хийж байгаа юм тий. Тэмдэглэх юм яах юм. Ховор байгаа юм. Энэ дээр асуухаар даруухаа. Юун дээр за Эмбаппе ингээд энэ тоглолтын дээр чинь эхний үед хожигдоод дуусж байгаа. Тэгсэн өнгөрсөн үеэрлэл гэснээс хойш ерөөсө 5 дахь удаага эхний үеийг хожигдож дуусглаа. Тэрнээс шин чинь Реал чинь талбай дээр ялангуяа нэг хожигдож эхний үеийг дуусгаад байхааргүй баг. Гэхдээ хожигдож явах нөхцлөөс эргэж 18 дахь оноогоо сая бол авсан. Леганас харин хожиж яваад 23 оног бусад эсрэг багтаа өгсөн гэдэг. Яа 2-7 хоногийн дараа Барсатай шүү дээ. Леганас уу? Би жоо гайгаал. Лиганес Жохоо оноо Тэр явж өжигдсөн. байгаа юм. 1-0 ч үгүй. Лиганес Лас Палмас эдригээд те. Юу. Бас үе амар хорлоо шээ те. Эвгүй хавьд. Гэтэ ер нь Испани хөлбөмбөг бас яг ийм доод багууд нь эвгүй болоод байна тий. Яг аврагуудын лиг хоёр Одоо тоглолтын голоор тоглоно шүү дээ. 15 жилийн өмнө Испани тэр доод багууд бол юм эвгүй биш хөөрхийн амтан тий. Зүгээр л энэ юуны төрсөдрийн бялуу шиг л багууд байсан шүү. 5-6-аар хожигдол те. Реал Райог 11-ээр хожсон тоглолтыг бол санаж байна би. Тий. Одоогийн Райо ч ямар байгаа Тий. лээ. CR ч барыг 4-5 хийчихдэг тий. 5-ыг хийдэл. Бейл бач иргэдэг. Тий 11 гэл бодолтой. Одоо орчин цагт бол тийм юм баг. Одоо зүгтэл багууд чангарсан тий. Нэг их амар нартай тоглолт болдгоо юу. Тий. 8-0 мөл бол зөндөө өсөө. За, бусад тоглолтуудын үр дүнг харъя. За, нөхөн тоглолтыг Барса гээд сая бүтэнсээ өдөр Жиронатай Каталоны дерби хийсэн. 4-1-ээр дахиад хоцсон. Нэг Лева. ярьж байгаа л Лева гол хийсээр л. Спаниол Атлетикод одоо замдан саад боллоо. За саяны Райо ч одоо бүр баг хожсон тууж явна гэсэн. Реал Мадрид саяын тоглолт байна. Хетафе Виареал тожигдсан байна. Шар усан шүмбөгчдөд. За, Севилийн дербид Битис хоцсон. За. Хоёр Тог нэг. барьсан гүйж явна лээ манай Антони. Кинг. Битис 6-д л яваад. Битис их сайжраад сая Өш Валенсиа ч одоо тэр хойд ирмэг дээр байгаа сте. Тийм Бас 17 мод гараад ирсэн байгаа тий. 16 мод юм уу? Гайгүй гараад ирсэн бас хэд оны зүрхт болцсон бэлээ. Доош За. хүсээс 66 63-гээ 3 оноо зүрхтэй. Энэ хоёрын Сусунагийн нягтлаа. заргыг аваад оноо тэнцэн. Гэтэ нэ хоорондын тоглолтоор энэ Барса төрүүлнэ гэж дээр нь байж байгаа. цом өргөцсөн гэж тий. Яхаа дахиад нэг тоглоно. За, Атлетико бол нэлээд хоцорчлоо шүү. Атлетико харин баларлаа хөрх юм. Зүгээрээ Атлетико сая зүгээр аврагуудын дийгд зүгээр бас л үнэхээр азгүй баг юм а тий. Тэгээ сая 3 сар бол Атлетикогийн үнэхээр хар дарсан зүйл байлаа.
3 тэмцээнээс нэг сайн багийн гэхдээ үнэхээр азгүй баг шүү. 2 тэмцээн сумтарсан. Одоо 3 дахь тэмцээнд Барсатай тоглосон шүү дээ. Тэгээ тэр аврагуудын лигийн цом өргөчхөөр газрууд. Одоо энэ 7 хоногт Атлетико Атлетико байгааг бодохоор тий. Маргааш Тэр л азгүй баг юм. Тий. 4-4 тэнцсэн байгаа. Тун маргааш нөгөөдөр айл нэг нь нэрээ. Барса Атлетико. Билбао ч гэсэн чимээгүй хүнд энд ороод тухлаа суудсан. За тэр хойноос орж ирсэн чинь Майорка. Энэ Битис. Селта бас Ярал хоёр ямар ахтар гарч иж байна тий. Битис Вирал 2 сайн шахаж Антони ч ийм л тоглогч байсан байж тээ. Билбао руу дөхөн шүү. Гэтэл бид яалаа энэ хүнийг. Тий. Рашфорд ийм тоглогч байсан юм ба шүү. Тий. Хаана юу болчих вэ? Гэтэл бид яаж хөөж явууллаа. гэсэн. Одоо харамсаж. Араас нь давс мавс цацаад. Хөө бүр өстө. Чийл яваадаг өнтер гээд. Санчо ч Максомины ямар тоглогч байлаа? Хүү. Санчо ч гэсэн сүүлийн үед л чимээгүй болохоос шүлрэлийг нэх хэвээр бол алсан шүү дээ. За ингээд ер нь бол тэр Европын эрхийн төлөө Европа лигийн байрны төлөө хөрсөлтөн бол их сонирхолтой. Барсаг нь Ла Лигийн хувьд бол гоё үргэлжилж байна. За Германы Бундслига руу хамтдаа шилжиж энэ 7 хоног бол болдог юм. Болдог Тий. шаардлага шүү дээ. За ийг үзэгдэг бол. Гэтэ Орсонд гол да. За ингээд Дортмунд 3-1 харьцаатай байсан. Нико Шлоттербек хамгаалагч хүн булан эзэхэлтоос 2 голын дамжуултыг бол гаргаж өгсөн. Ерөөсөө хамгаалагч 2 голын дамжуулт нэг тоглолтод өгнө гэдэг бол тун ховор тохиол. Энэ үлрэл ерөөсөө Европын топ 7 лиг бод тооцож үзэх аваас ерөөсөө ийм тохиолдол огт байхгүй. Шлоттербек тэгээд одоо Германыхаа шигшээд Сая цуудагдаад ингээд дамжуулаад байх юм шиг үстэй. Магадгүй шүү. Хатлаа. Гэхдээ нөгөө Герман шиг зөндөө байгаа. өөр химих байна. тий. Хин гинхүү гэдэг. Энэ Нико Коуч ирээд харин Баярыг айгуу гоё тоглоулаад. Барыг тоглолт болгоно хийгээд байгаа байхгүй. Өмнөх нь хэн байла? Коуч. Юри Шахи. Шахин ч болохоор барыг ашиглаагүй шүү дээ. Аха. Уг нь Харин би Баярыг ирцнийг сая уг нь үлрэлийн өмнө авсан байхгүй. Гераси, Максимилиан Баяр, Оо бүр Антон гэдэг намар авсан юм уу? Тэгсэн юм. намар авсан. Намар авсан байхгүй. Тэгээд нэх гарахгүй утсан. энэ Ийм хүн байсан юм байна харин. Гоё шүү дээ. Штутгартын араа үүдэнчүүд хоёрыг суглаад авсан шүү дээ. Дортмунд. Антон Дисерний энэ жил байхгүй. Нөгөө яга нөгөө серб хэм блэ? Хорват лөө. Тэр чинь байгаа Штутгартын. Валдимар Антон. Бишээ нөгөө хин оо Хин үү? нэр нь орж ирэх байл. Демирович үү? Тэ Демирович. Тэр чи одоо араа нь үстэй. Харин нөгөө нэг араг нь болчихсон. Тэгээд Дортмунд энэ тоглолтын сайн тоглосон билээ. 3-1. Демирович одоо шигшээдэж гол хүн шүү дээ, тий? Хоорондын уучрааг нь харъя. Энэ их сони юм байна. Ерөөсөө Дортмунд Майнцыгаа хожиж чадахгүй яваад иж. Байсан юм байна гэж юу? 23-онд 2 тоглоод 2 тэнцсэн. Сүүлийн 2 уучраанд Майнц хоёуланд нь хожигдсон байжгаад сая Дортмунд ингээд Дөрвөн тоглолтын дараа эргэж очиж байгаа юм байна. Тэр нөгөө нэг одоо түүхэл ч юм уу одоо Клоп энтергээ том дасгалжуулагч нар дандаа Майнцаас эхлээд Дортмундаар дамжаад цаашаа явсан. Тэр 23 оны 5 сарын 27-ны тоглолтыг санаж байгаа юм байна. Энэ нөгөө нэг Сүүлийн төрөг. тий. Цамаа алддаг. энэ шүү дээ. Хиний Ястаа. Себастьян Али Тургуулын тургуулын цогцолтол тэгээд энэ ёстой нэр нэг тэгэлсэн юм. Нөгөө талд нь Мусиала бүр 85 6 дээр. 89 дээр. Мөсөд 89 дээр 89 байна. Тий 89 дээр. Чи нөгөө талд нь юу ч Хофенхаймтай тоглож байна шүү дээ. Хофенхайм байсан. Ер нь гэхдээ Бараг тэнцсэн бол Дортмунд авраг болох байсан. Өндөр өөртөө хожоод болохгүй. Тий ер нь өөртөө хожиж байна. Тий. ер нь гэхдээ сайн нэрэ Мусиала гэснээс ер нь энэ Мусиалад аюу олон жилийн өндөр карьер харагдаж шүү. Бага. Доорой Байж. 10 жил. Хүмүүс зөндөл юм залуучууд гялцж байгаа алга болдог. Мусиала бол тийм хүн биш үү шүү. За, бусад тоглолтуудын үр дүн хүсдэг тийм байдлыг нийтүүл харъя. За, ер нь бол хөдөлгөөн их бага орж байна. Ливеркузен хоцсон, Байерн хоцсон. За, Байерн ч Хайркен ихний голыг хийж ирсэн. Зааны 2 гол сүүлд хийсэн. хийсэн. Ер нь бол 3-1-ээр дууссан. Зааны 2-ыг хийчлөө. Тэгсэн. Зааны 2 дугаар. Ладбах Лайпцигыг тавьчих шүү дээ. 4 рүү отсон Гладбах тэгээд 5 руу шуудсан уу? 5 руу. За, Аугсбург Хофенхаймтай тэнцсэн, Вердер Швайцерийн Лайпциг нэрээ Марко Розыг алдсан энэ тоглолтын дараа. Тэгсэн. Уг нь намар бараг алдсан бол аврагуудын лигт 6 тоглоо 6 жигдсэн баг. Тийм шүү дээ. За Хайденхайм ч Волсбургийг хожиж байна. Франкфурт Штутгартыг хожиж аврагуудын лигийн эрхээ бараг баталгаажуулж байна уу? За, та ер нь За Фрайбург харин Union Berlin-д 2-1 дүүссэн байна. за тэгээд Дортмунд Майнц бол 3-1-ээр дуусчээ. Фрайбург ч бас топ 4-өөр Шанстай шанстай бол болгаагүй байна. Хофенхаймын бүх цаг үеийн нөгөө хүн чинь байгаа үстэй. Крамарич уу? Крамарич Бэж. домог боллоо ш Хофенхаймын. Бенчний бараг зодог тарих юм уу? За, хүслэгтийг харъя. 6 оноо тасарсан.
Leverkusen-ээс. Дөрүүлсэн. Баяр гэхдээ сая яг энэ сая өтсөн болохоос нэг 2 тойрог дараалж оноо алдаа 6 болчиход байгаа. Leverkusen дээр тэгэлсэн юунд хожигдоог бол 62 оноотой байж байгаа байхгүй юу? Вердер тожигдсон шнэ талбай дээрээ. Гээ Ливерпулс Гол дахиад авч оноо авдаг алдна. тойрог. Дахиад ч оноо алдна. Угаасаа Баерн тасархай дөрвөл. Франкфурт, Майнц дөрөвт. За Дортмунд 10 руугаа ороод ирлээ. Дортмунд гэхдээ холгүй Ороод байгаа. ирлээ. Эхний хүснэгтийн эхний хэсэгтэй. Гэхдээ энэ чи 18 багтай гэхээр хүснэгтийн 2 дугаар хагас байгаа даа. Тийм байна. Дортмунд бас хэцүү хэцүү. Чи тэр олон багийг гүйцэнэ гэдэг чинь бас нөгөө хэд бол нас олон Бүгд оноо алдахгүй шүү дээ. бүгд оноо алдаж унах тий. Хэцүү хэцүү. Тэгээ 6 руу 4 онооны зэрэг байгаа. Тийм ээ. Яг 6 руу бас байж болох юм тий. А 4 рүү бол худлаа байхгүй. 4 арай л чанга. 4 бол хол. 7 тоглолт үлдсэн байна. Ийм Дортмунд 7 тоглолт 4 дээр харин Лайпциг орж чадах нь уу? Харин За тэгтээ Лайпциг ямар ч гэсэн Европын тэмцээнтэй л юм шиг. энэ донд харин чимээгүй урагш ороод ирсэн баг чинь Аугсбург л юм уу та. Аугсбург их шиг. Зогоохон тий. Одоо Аугсбург Баер Мюнхентэйсэн санагдаад байна. Аугсбург довтлогоо сайн боловч ардталтаа зөрөөд алдаад идэг те. Аугсбург ч бас Баварын баг баг шүү. Тийм баха. Тэгээ Баварын дээргийн Гой тоглолт болох юм да. Жохон задгаа тоглолттой л баг та. За ингээд Германы Бундслигийг ярихаа бас юм байна. За хоёрдугаар хэсгээ хэдүүлээ өндөрлүүлээ. Сайхан цаг маг зугуухан сайхан явж байна. Гуравдугаар хэсгээр Италийн Serie A-гийн 2 тоглолтоос онцлог нь байна. Францын Лиг 1-ийг онцлог нь байна. За тэгээд Янг талант болон маань хүлээж байгаа юм байна. Нэвтрүүлгийн энэ удирлын 33 дахь дугаар үргэлжилж байгаа үзэгчтэй нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч сайн сайхныг санхүүжүүлнэ. Голомт банк нэвтрүүлгийн алтан ивент тэтгэгчээр өөрийн бараг эсрээ Tiger брэнд ажиллаж байгаад болох таатай байна. Хэсэг хугацаанд завсарлаад 3 дугаар хэсгээр олцсон. Нэвтрүүлэг танд үзэгчтэй маш их баярлалаа. 3 дугаар хэсэг маань эхэлж байна. За энэ хэсгээрээ шууд Италийн Serie A лигийн талаар ярилцъя. За энэ 7 хоног бол онцлог үйц 2 тоглолт болсон. Эхнийх нь Интер Жузеппе Сайн засалж болж болчлоо шүү. Болчлоо. Нодлон бол Интер нэрээ үнэхээр тэр нөгөө Атлетико бүтэхгүй гаруудад тий. Атлетико ч болсон л болохоос тий. Атлетико ч нөгөө нэг балдсан шүү дээ. Ямар ч багийг хүндэг айгуу сонин. Тэр таараагүй байсан бол нэрээ тийм тийм. сүүл чинь Лаутаро Мартинес пенальтаа гэдэг шиг. Ванда тариу тоглолт явуулж болж таардаг. Атлетико ч айгуу их замын дээрэмчин шиг айгуу сонин баг байна. Талан дэрэмч. Их замын дээрэмчин хинт гай болно. Тэгээ өөрснөө ерөөсөө юмыг хүртдэггүй те. Бижигнүүлж байгаа талбайчдаг. Ёстой яг наад сэдвийн чинь дагуу нэг юм хэлж өгөх үү. Интер энэ тоглолтын гарааны 11-ийн дундаж нас нь 31 нас 225 өдөр. Яа. Энд ч одоо Челситэй харьцуулахад юу вэ те? 10-аар илүү. 18 тооч бол нэр одоо бас л тий. Арнаутч 87 оных лөө. Түүнийг одоо Завх шүү. тий. Одоо тэгтээ Австрийн юу тоглоно шүү. Тоглоно шүү. Австрийн Эбра Интер гэдэг хүчтэй юм л шүү. Яг үн. Характер муутай бас. Альпин Эбра штэ. Тийм л үү? Альпин. Характер муутай бас үзэн. Тий. Бокс их сонирхолтой. Викторианы тоглолтыг харсан ч нэрээ 2 үлрэлийн өмнө 49 ирээд Интер тэрээд эхний үлрэл 49 тоглолт өнгөрсөн үлрэл 46 одоо 38 авчихсан. Унахгүй. Мхитрийн үнэхээр Армяны түүхэнд. Мхитрианы уяа сойлгыг энэ гой тааруулж Симоне Инзаги. Одоо хин Сэр Алекс Фергюсон Райан Гигс Поскос энэ гуяг сойлгыг тааруулдаг байсан шүү дээ тий. Ялангуяа Поскос зодыг тайлцсан багт жилийн дараа буцааж авчираад тэгээ 13-аад Премьер Лиг аврах болоход Сколч бас гол дүр тоглож байгаа шүү дээ тий. Яг тэрэн шиг санагдаад байна. Мхитариан заяа одоо яг Модрич шиг л ингээд юм нас айх тусам ингээд чулуу болоод байгаа байхгүй. Тийм ээ тий. Гоё. Чалхаа байна. Шалхаан оглоо. Шалханог нөгөө хөтгийг бодвол бас арай залуу юм да тий. Тийм ээ. Мхитрийн бас гайхаар шүү. Викториан ч н одоо Мюллертэй гэрээс унахгүй гэсэн байл шүү баяр. тийм байх. Сүүлийн үлрэл нь сүүлийн. Үлэр аачих. Америк, Лос Анжелес. Удлаа мэдгүй. Тэр сарын нэг Зүгээр шууд. Бараг гэлээ тийш явж магадгүй шүү. Магадгүй харин. сая Интерийн сошиал хаягаар болов Serie A-гийн сошиал хаягаар болов Викторианаг нэг үг хэлээ тэрийг өөрийнхөө мэддэг бусад хэллээр хэлж үзүүлж байгаа. Гэсэн чинь энэ хүн чинь Оросд тоглож ирсэн. Бараг 10 хэлтэй. Оростой. Угаасаа ч армян хэлтэй. Тэгээ одоо яг нөгөө дайм дажин болоод бүр болорцсон газар чинь Мхитариан тоглож ялаа шүү дээ. Шахтер Украин аим хэлтэй. байсан. Англи Донбасс хэлтэй. тоглож Герман Итали хэлтэй. Герман хэлтэй. Чи тоглох юм болоо ястай. Аимшигтай. Энэ яг нөгөө хим нөгөө Калазе энтер шиг дараа нь Арменийнхаа их хурлын гишүүн болох уу?
Ер нь жоохон зөв Европ. Жижиг улсууд ч тэгдэг шүү дээ. Интер эхний 30 тоглолтонд багтаад тэд 20 хожлыг 2 үйлрэл дараалаад авлаа. Энэ бол түүхэнд нь 2 дахь удаага тохиолдож байгаа тохиолдол. Тэд 2006 оноос 2009 оны хооронд ингээ 3 үйлрэл дараалаад эхний 30 тоглолтонд 20 хожлыг багтааж авж исэн юм байна. Тэрнээс хоош ингээд Инзаги бол бас амар багийг үрдүүлж байна. За тэгвэл Миланы нөгөө баг нь аялан тоглосон. За мэдээж нэг тойрогт энэ хоёр чинь нэг нь аялж байгаа бол нэг нь гэртээ тоглодог ийм боломжтой. Хаашаа аялсан бэ гэхээр Диего Армандо Тэгээд дэлхийн аваргаар 2 Хименес тийм уу да. Тий 2 юм нэс. нэг нь Раул гэж бичсэн, нөгөөх нь Хименес гэдгээр бичсэн. Гой орж ирнэ Мексик. Тэр нөгөө нэг шүгэ 16-аас хитэрдэггүй тэр нөгөө нэг хар цорлоо зогсоож магадгүй байхаа Мексик бол. Ядчих 48 багтаа болцсон. Суглаа найтаа хамгаалал Хамгаалагч нар нь бас юу юм да тий. зөв. Харин Хамгаалагч нар нь одоо Мексик чинь яг нэг бас юм өндөр нуруулаг хүн одоо тэр нөгөө Майячууд яг үндсэн нөгөө Ацтекууд ч бас юм намхан пагдгардуу хүмүүс юм биш үү тий. Юм Антон бахим тий ер нь юм өндөр туранхай хүн ер нь бас цөөн байд юм шиг байна шүү дээ тэр зүгрүү чинь. Рафа Маркес Олон жил тоглосон шүү дээ. тий байхад бол гоё. Тэр 5 дэлхийн аварга орсон. 6 халуу. Үгүй 5 дэлхийн аварга. тий. Ноён нур. Тэгээд бас нэг урд нь үзүүр дээр нь байдаг нэг довтлогч бас нэг 4 дэлхийн аваргад орчдөг үстэй. Мексик. Борхети юу? Биш ээ, Боргети биш. Дараа Хиний болоо тий. Вэлав шүү. үгүй бас сая сүүлд бүр 14 он тоглоод байдаг. Бас 4 дэлхийн аваргад орчдөг ш. Чорито Лайк орж ирэхгүй. Чорито арай биш баг тий. Биш. За Кингийг хадил арья. Жинхэнэ Кинг. Энэ бол Лукакугийн карьерийн 400 дахь гол байлаа. Шигшээ баг бол Мексик ирээрээ байхгүй да. Тий. Уу яг самгаалч ирээрээ тий 4 л авах шүү. Тий 4 л авах орсон. За За Лукаку Андерлехтэд галзуурч эхэлсэн. энэ хүн ерөөсөө Андерлехт академи. Хоёр тоглолт тутамд 1 гол хийгээл анх бүр 18 таад цоорсон. энэ 11 оны намар энэ Оросын хойд сүйд хийчихсэн шүү дээ. Нэг мангар том Итагийн Тий. Бэлгийн ингээл нэг Оросын 3-1 хожицээ. Үстэй байлаа манай хүн чинь тэр үед. Өн чин дээр 15 насны шигшидээ тоглож байгааг нь харсан чинь юу шүүхтасаа зүгээр толгоо өндөр. Тий. Одоо тэр Эвертны тэр гол нь бүх цаг үеийнх нь мэрэгэн бууч болж явж байгаа Эвертонд. 87. Ихэнх нь ерөөс тэр чигээр Премьер Лигт. Тэгэл Манчестер Юнайтед муу байгаагүй байгаад Интер Эвертон хоёрт л хамаг гол үйцсэн. Тийм байна. Интер Манчестерт муу биш уу сте. муу биш. 96-42. Сайн байхгүй юу? Тэгээ Челситэй буцаж очиод жоохон бүтлгүүд шүү дээ тий. Челсид эн чинь 90 очин явсан. Сүүлд нэг үлрэл бүтэн тоглосон тий. Түүхэлтэй байхад. Тэгсэн. Тэгээ түүхэл нь тэгээ дундаас Бараг тэр чинь л баг. Тэр дээр л нэг 10 байгаа баг. Челсид ер нь 2 үлрэл дарааж тоглоогүй юу? Тоглоо. Челсид ихэлээд байх үедээ нэг ч гол байхгүй мэлээ шүү дээ. Байхгүй тэр чинь сэлгээний Лукаку гэх нөө нэг олон багуудад зарагдсанаараас дээд рекорд идэг тий. Дэлхийн рекорд тий. Дэлхийн рекорд тий. Энд Лукакуд зориулж мөнгө хайсан дүн нь 360 хэдэн сая байхгүй. Тэгээд тэр Нийт үнийн дүнгээр гэсэн үг шүү дээ. Ромад ч гэсэн бас муу биш л байгаа сте. Энэ Лукаку 500 гол хүрэх үү? Хүрнэ тий. 500 гол. Одоо ингээд 3 жил 30 гол их л хүрч байгаа. Шинжлэхдээ бүх тэмцээнийх нь юм уу? бүх тэмцээн. Шигшээ баг орж Одоо яг Шигшээдээ харин нэг 100 гол хийчихэр байна. Төгцсөн шүү. 88. 88 баа. Лукаку 500 хүрэх юм байна уу? Голын тий. Карьерийн гол нь. Тий. Шигшээдээ Илбэг 15 чинь одоо. Шигшээ 20 ч магадгүй. 31-тэй байгаа шүү Одоо дээ. шин тоглолтын тоо ер нь жилээс жил нэмэгдээл байна л та хажуугаар нь тий. Одоо ерөөсө карьерийн дунд чинь тэг 1507 гэдэг бол 2 тоглолт 1 гол. Заавал Энд 31-тэй байгаа шүү. Намар 32 хүрэх баг шүү. магадгүй. 3 жил үсчих 93 93 оны намрын баг шүү. 500 бол энүү хүнд юм байна үү? За гих мэтлэн иймэрхүү одоо Сериагийн хүрээнд бол үзүүлэлтүүд бол байж байна. За бусад тоглолтуудын үр дүнг харъя. Como Empoliтэй тэнцээд эхэлсэн. Комо сонин юм болж байна. Венеция Болониа нэг тэгээр Комо гэхдээ ер нь л хожигдохгүй юм тий. Тэгээ Фабригас гэхдээ ингээд ийм бүрдүүлж юм те. Тэгжээ. Ювентус Женог нэг тэгээр Арэ гэж юу? Болоны 6 Рома Лечиг арэ гэж юу? Шинэ Кайлиари харин одоо Монцаг хожчих юм. Яа, Фиорентина Аталанта. Моискинийг олоор Аталантаг очсон. Фиорентина сайн байна. Сайн, угаасаа сайн. Игэр Tudor ихний тоглолт уу Ювентусээр? Мөн. Tudor маань хаана ирээд явлаа өмнө нодлоо. Лациод. Лациод ирээд явсан тий, манад ирээд явсан. За Наполи бол ямар ч хэлсэн бид төрүүлэх хөрсөлтөнд байгаа шүү гэдээ үлдлээ. Тий. Зуралдаад.
Өчигдөр шөнө Верона Парматай тэнцсэн. Лацио Торино. Оо Торинотой. Лацио 81 дээр алдчихлаа. Нэг Нэгдүгээрээр ер нь худлаавч уу? улдаа. Европын тэмцээндээ л нэг оруулах юм. Ювентус араас ороод ирэх байх гэсэн чинь бүр Болоны нь ороод ирсэн. Энэ нөгөө Валентин Кастиляноос гэмтснээс хойш ерөөсөө Лациог Ромагаа ч алдсан юм биш танах чинь. алдсан. Яг Ромагаа барьчихнаа манайх. Рома 13 дугаар төрөгт 13 оноотой байхад хин Ранери багийг аваад Ранери үнэхээр мундаг юм аа тий. тэгээд 52 болгочихсон. Гой хүн шүү Ранери. Рома 4-т ороод дуусвал яг л. Тэр супер тий. Ранери бол За Аталанта өртөөнөөс гарсан биз дээ. аврагын өртөөнөөс будаа. Гарсан. Одоо тэр хоёр л үлдсэн. Аталанта за 3-таа ороод дууссан. Атлетико шиг юм бол. Тэгээ одоо хараараа яг улирлын төгсгөлд юу вэ? Болоныгоо бариад ороод дуусна. Яг Болоны нөгөө өсөлт юм нэг хэд оны сонгуулиар л нөгөө нэг тэгжсэн мэт тий. Энэ шөндөө тэгээ бариад орчих واخоо гэдэг. Тэгээ хүмүүс унтаад ирдэг шүү. Тийм нэг мегон биг болдгоо гэлдэг тий. Тэр шиг энэ ингээд нэг юу вэ нэг юм бариад орчих واخаа. Шүндөө үүрээр юунтэйс барьчихоо. Барьцнаа. За Лацио доллараар ингээд оноод өглөө. Милан маань тэр хойно байгаад байна. 47 оноод. Шинэ баг Фьорентинод бариуллаа манайх. Энэ бол ойрхон шүү. Дөрөвт явжсанаа. Фьорентино Ромаг конференц руу орох гэдэг. Энэ Фьордоны битээс хоёр конференц нөө Челсигийн нөгөө талд байгаа шүү тий. Тий. Нөгөө зоонд нөгөө. Манай талд Rapid Wien, Legia Warszawa. Чанга шүү. Чанга шүү. Леганаасаас чанга шүү. Нэрийг сонссон байгаа даа гоостай. Леганаасаас айгаад байх чи би бол одоо Legia Warszawa ч одоо фанатууд нь аймаар шүү дээ одоо. Ултранаад нь. Нураа нийт тий. Оо тэд нар чинь Джексон руу гайдал шийдээд баллна. Өнөө. За Францын лиг рүү шилжээ. За энүүгээр сонин сайхан юу байна гэж хасан чи ёстой нэг сони юм боллоо. За энэ бол Челси. Тэрнээс бас яри хөрө болсон. Сивао Вильян ирэхээр яхаа нэг Мадуикээс илгээ болчих юм уу? Битгэв. Мадуикигийн сэлгэн нэг жоохон Сивэ Вильям бас Эхлээд бас бар үлдэл дөө. Яг тэр нөө зүүн талаас тоглох байхгүй. Айл нь ингээд толгой төмөнд найруулна. Тэгвэл Санчос илгээ болчих юм байна. Тий, Санч. 10 номер дээрс толчих. Бүр өсөх юм бол тэр Мадуикийг ч суулгана. Тийм ээ. Тэр чинь балондор авбал тэгнэ мэг нэгэ заалттай хүн шүү дээ. Заалттай хүн ирж штэ одоо. Тийм одоо нэг юу шиг ингээд нэг агарын шорон дээр ингээ гавалцсан. Хүнд гар ирж идэг үс тэр шиг хүнд гар ирж штэ одоо. Юун дээр за бусад тоглолтуудын үр дүн Франц лиг нэлээд ороо босгоо. Гэхдээ лиг баг хизээч босгодгүй. Босгаагүй. Сент-Этьеныг 6-1-ээр Парис Сен-Жермен. Парис Жермен чи хожигдоогүй суурдлын яалаа. Итгэхгүй юу. Энэ лигт хожигдог байгаа. Тэр лөө. Хിവэр лигт хожигдог. Энэ бол нэг ч хожигдог байгаа. Гоё. За Страсбург Лионы тоглолт бол хамгийн ихний тоглолт байсан. Марсель онцолчих гэсэн чинь Манай хулиганууд хожигдсон. Рэмс хожигдсан байл. Хулиганууд. бүр амар гүйлсэн байлээ шүү дээ энэ чинь. Юу лээ? Статистик нь харсан чинь. Өчиггүй тавьсан билээ. Чиггүй тавилсан. Үгүй 20 цохоод 8 оноод ганцхан гол. Нөгөөдөл нь Реймс нь 7 цохоод 5 оноод 3 гол хийсэн. Тэгэл 20 цохоод 7 цогсон багт хожигдчих. за Монако нийт цаг Манай хүнд гараад чи эвгүй шүү дээ. яач вэ? Брест Тулузыг одсон. Рейн Намтар түүгийн сонсохоор дандаа засарч хүмүүцсэн улсууд. Францын лигч ер нь юм голтой тоглоо. Им голтой. Францын голт тий. Голтой. Харин ч тэр нэг юун дунд нь нэг нь ойл яваад байна. Тийм бүнцлэгтэй орчих. Энд чи 18 багтаа болоод 2 дахь өдрөл нь. Манай энэ Оливье Жиругийн Монпеле унлаа. унлаа байдаг. Мобил ч 2009 оны аварга лөө. 12 оны аваа. Жигүүтэйгээ цуг үстэй. Тий 11-ээс 12 оны үлрэлээ. Оливье Жиругийн үед мандаж явсан баг. Одоо тэр Страсбургийг хардаа тэр Сант Центргээ тэр бацаанууд ингээд ийм авид ирчихсэн 6 тэр. Аврал лиг ирэх авал авахаар энэ тий. Үгүй Европод л Өөрхөн л шүү дээ. За ядаж 21 конференц оноо байгаа шүү дээ. 21 оноо тасарсан. Парис Сен-Жермен дараагийн тоглолтод тэнцэхэд л шууд авраг боллоо. За тэмдэглэе. Францын лиг 18 багтай 34-ээр дуусна. Тэмдэглэе. Парис мундаг байна. Бараг Монаконд төрүүлж тоглоод яачвал бараг ойлгомжтой болчих шээ. Монако 4 оноо алтад болно. За Марсель 3-т явж байна. За эхний 3 бол аврагуудын лиг шууд орно. 4-р байр нь плей-офф аврагуудын лигийн плей-офф руу орно. 5-р байр нь Ниццаастай нөөцтэй байгааз. Одоо 2 жилийн өмнө Ницца гялалзаал нодлон хамаг амтнаа зарсан шүү дээ. Хефрен Түрэмен гаяа. Өөс хамгийгаа зараад юу ч боллоо гэсэн энэ жил дахиад ороод ирж байгаас. Нэр Хефрен тэр Ювентуст юу болж байгаа. Бас өөрхөн Тоглоагүй тоглоагүй гол мол хийгээл шүү дээ.
нийт цааш нөөцтэй баас тийм. Дахиад гараад ирж байгаа. Лил унсан Бас Лилээс адил. Баахан амтын үн үргэж зарсан шүү дээ. энэ Францын багад унуул сайхан унсан шиг унах юм аа. Тий. Одоо энэ Сент Этьен нөгөө хоёр үлрэлийн өмнө доотлог руу унаад фэнүүд нь тоглогчтой барьж зодох шахаад нэг талбайг эзлээ бөө юм болоогүй. За. Тэгээ сая энэ үлрэл буцаа гараад ирчих. Дахиад унлаа. 17 дахиад зодон болох юм байна да. 17-д Сент Этьен 18 Монгол Францыг айгүй юм соёлтой орно гэж боддог шүү дээ. Гөө. Дээр үедээ соёлтой байсан юм байлээ. Бас юуны Францчууд нэг юуны зохиол дээр байдаг те. Жамарао ертөнцгээд Волтрийн одоо налдар бүтээл байдаг шүү дээ. Тэн дээр бол яг нэг Франсуа Уолтер нөө. тийм. Тэгээд яг Францыг яг тэр зохиолоор илэрхийлсэн гэдэг байхгүй. Зөвхөн тэрийг харах юм бол зөвхөн яг харагдаж байгаа шиг биш гэж харагддаг. Гэтэ бүх юм байдаг. Тэнд одоо хуйлдаан бас амьдралын бүх зүй Гэхдээ яг энэ хэн болохоор зүгээр гудамжны тэр нэг одоо ч нэг хойд Африкийн Францаар дүүрээд нэг Франц хипхоп гудамж нь ерөөсөө тийм болцсон шүү дээ. Франц угаасаа тэрнгээр алдарт. Тийм болцсон шүү дээ одоо. Бүр хитрхи тэгээд нөгөө пикпокет мокетууд бүр дийлдэх байсан тийм. Тэр цэвэр цусны Францууд нь арай өөр хаа тий. Өөрөө. Бас адилхан дискотэй. Француудаас нь орон гарan. Гэтэ бас их тийм нэг юутай динамик болсон шүү дээ. Гэтэ тэр нэг Хэдэн Republic 1800 он үед байгуулагдлаа тий. Тэгэхээр их тийм динамик болсон. Яг тэр чигээр одоо яг төрөмгийлэгч байсан том гүрэн шүү дээ ер нь. Тэр өмнө зүгийн тэр Корсик Карл Марлийнхан бол айгүй тийм халуун цустай жинхэнэ характер муутай улсууд л гэдэг юм бэл. Манай Рибериг нутгуу. юу лээ. Лавл Бонапарт очсон шүү дээ. Наполеон хүнд гарууд дийл байсан. Тэнд очдог газар нь Корсик. Францын фэн очсон. Тэгэхээр яг Францын юуны одоо нэг цомын тэмцээн Coupe de France шүү тий. Яг тэр цомын тэмцээнийг ингээд Францыг төлөөлөх үүс хэмжээний тэмцээн гэж хэлдэм билээ. Юу гэхээр маш динамик, ороо гараатай. 4-р дивизионыг лиг 1 баг хожоод финалд үлддэг гэдэргээл тий. Одоо тийг энэ жил харах юм бол Францын цомын тэмцээний хагашид 4-р дивизионы баг байгаа. Тэгээд Дүнкерк гэдэг 2-р дивизионыг нь Паристэй тоглож байгаа. PSG-тэй тоглож байгаа. Тэгэхээр яг Coupe de France Дүнкерк хот шүү дээ нөгөө яг. Тий. Англи руу зогтлоо. 2-р дайны одоо мундаг Киноны одоо үйл явдлын эргэлтийн цэг болдог тий. Тэгээд яг энэ Францын цомын тэмцээнийг Францыг төлөөлөх үс тэмцээн гэдэг. Тэнгүүт яг ингээд их ороо гараатай. Бас ингээд динамик. Санаанд болон үйл явдал их болдог тий. Тийм юм байна. Францыг нөгөө би Марселиг дэмждэг болоо Францын лиг айгүйх сонирхоод ингээд үзээд бас ингээд баг том момын ч гэсэн айгүйх үзээд тэгэнгүүт Франц чинь яг юм Парисаас ингээд хойд хэсэг шүү дээ. Одоо Бельги, Голланд тал руугаа байгаа тэр Люксембург тал руугаа байгаа тэр Францын тэр хотуудын багууд иргэдэн ч гэсэн айгүй соёлтой. Яг иргэншсэн. Соёлтой даруух тусмал юм уу? Урагшлал одоо манай Марсель зүгрүүгээ ерөөсөө ер нь л одоо тэгэл юм хум шидэл торны цаанаас орилдоод яг Өмнөд Америк шиг болоод эхэлдэг. Энэ урд зүгийнх нь хотууд төр далайн эрэг тал руугаа болоод Тулуус, Мулуус бүр хүнд. Тэгээ Монако, Страсбург гэдэрэг бол их цэмцгэр гадаг. Тэгээ хоошоо ингээ соёлтой болоод байгаа. Итали бас тийм биз дээ. Итали чинь хойд хэсэг нь нөгөө Милан, Ламбард юм уу шүү. Ламбард энэ төр чинь иргэдэн Палермо цалин болон ч гэсэн арай илүү дээшээгээ арай баян урагшаа тэгэл Неаполоос урагшлал Ромоос урагшлал өөр ахгүй тий. Ром ингээд тарилж урд хойдолтой ингээд тусгаар голдон бар шахаж байгаа шүү дээ. Ромоос хашаага бол тий. нөгөө гой уран Итали. Ромоос урагшаага Сицилийн мафи Итали гэж байгаа. Харин тийм ээ тий. Тэгвэл яг тэр Франц бас тийм байна. Яг Парисаас урагшаа. Тий одоо харин ер нь бол тийм тий. Испаноос тийм үгүй юу? Манай Андалузийнхан жоохон зэрэлгүй. Магадгүй шүү. Тэр хойгуур чинь нөгөө Селта Мелта чинь нэг л тийм юм Тэнгэрийн Селта Мелта гэсэн очтой шүү дээ. Аа. Манай урагшаа Севиа Мивиа ч юм жоохон Эвгүй хаа. Андалуз, Баск тий. Гранада, Каталон ч ер нь урагшаагаа болоо явчих шүү дээ. За ингээд ийм сонирхолтой юм бол байдаг юм байна. Газар зүйтэй холбоотой ярихаа бас. За Францын лиг бол ингээд Парис Сен-Жермен авраг болох магадлал бол ерөөсөө 99.99 явтай байна. За, Янг талант руу оръё. Ёстой нэг сонир улсаас нэг сонир юм байна. Тийм нэг хайж агаад Янг талантаа ингээд онцоллоо. Тэгээд Бельгийн 1-р лигт, Бельгийн дээд лигт одоо энэ үйлрэлд бас өнөхөр онцгойгаа аврагуудын лигт бас маш сайн тоглосон Эквадорын ирээдүйг өгдөж байгаа хамгаалагчийг онцоллоо. За, Хойл Леандро Ордонес гэдэг энэ хамгаалагч хөхтэй байна. За энэ Эквадорын Индепенденте юу үлээд нэг багаас гарч ирсэн эрхчлэн хүрлээ. Тийм Өмнөд Америкээр дүр Индепендент баг Национал тийм. Тийм. Тэдэртэй адилхан тэгээд
Өмнөд Америкийн одоо тусгаар тогтнолын багаас бол гарч ирсэн гэж Эквадорын. Тэгээд төвийн хамгаалагчийн байрал тоглодог энэ залууг 2 улирлын өмнө Бельгийн Брюгге клуб бол авчирсан. Тэгээд ялангуяа энэ улирлд бол үнэхээр цоорж ин тэрнийхээ ачаар сая намар шигшаагтай дуудагдсан. Энэ капгийн хажууд уу? Тий. Дөрөв тогссон. Тэгээд одоо Мангас хамгаалагч гэж одоо нэрлэж байна да. Тэгээд Инкапе байгаас тийм ч тий. Тийм тэгээд Инкапе байгаа тий. Тэгээд Инкапетай маш гоё төвийн хамгаалтын одоо хамгаалтыг бол одоо бүрдүүлнэ гэж ярьж байна. За тэгээд юугаараа онцлог юм бэ гэж байгаа. Төвийн хамгаалагч тэгээд орчин цагийн үлэмж таарсан тоглолтыг хойноос ингэж хэлүүлэх, алсын дамжуулалт өгөх, найруулах Александр Арнольд юм шүү. Тэр дамж юу гэдэг баруун захын хамгаалтанд тоглолт, төвийн хамгаалтанд тоглолт энэ бөмбөгтэй маш тайван тоглолт юм байлээ. Ингээ хойноос нефт одоо энэ довтлооны ихэл болсон дамжуулалтуудыг ингэ өгч байгаа. Диагнал чаяд. Оо яг энэ төрөл өрөөр гэн. Баруун зүүн, диагонал, алсын, богинын те одоо мушгиж өгнө, барин, хуурна гэдэг ингээд янз янзын хийд юм байлээ. Төвийн хамгаалалт тийм. Ерөөсөө сандрахгүй. Хууралт мууралт лүүсгэй шиг уурч. Тэгээ энэ үлрэл зүгээр яагаад онцлогдож юм? Аврагын лигт маш сайн тогссон энэ. Брюгге ч одоо Ситиг бас аваад залангаа шахсан шүү дээ, тийм. Тэр тоглолтын дээр хүртэл маш тайван тогссон. Тэрнгээр ч гэсэн Пеппин бас анхаарлыг татгууц хэмжээндээс байсан гэгдэж байна лээ, тийм. Тэгээд тэрнээс гадна нэг эсрэг хамгаалалт маш сайн. Одоо тоглолт уншина. Ингээд таслан нэг эсрэг нэг болвол энэ Европын лигүүдийн хүрээд нэг эсрэг нэг хамгаалтан дээр нөгөө нэг эд үеийн Вандайк хажуугаараа нөгөө салхич гаргадаг байсан шүү дээ. Тэрнтэй төстэй. Нэг эсрэг нэг тэр ерөөсөө алдахгүй. Уралтан, таслан, уншин гээд яг энэ орчин цагийн одоо топ хамгаалагчдын хийж байгаа бүх зүйлийг одоо чадж ийн гэдэг байгаа. Тийм учраас энэ Европын топ клубүүд бол ялангуяа энэ үлрэлд бол Бельгийн энэ Брюггегийн тоглолтод салхаа байсан гэгдэг тим одоо юу байна те шуун байна. Тэгээд тэрэн дотор нэг ялангуяа Ливерпул, Челсигийнхэн тоглолт болгоныг үзэж байна. Энэ 100 аль нэг нь зүгээр авах маш өндөр магадaltaй. Кайседогоор л яриулъя. Тийм. Тэгээд нэрөө Кайседо ааш те. Тийм. Тэгээд түрүүн танд хэлдэг байхгүй. Челси нэг төвийн хамгаалагч авах гээд байна. Тэгээд тэрийг удахгүй ярина гэдэг нь энэ Ординес бол байлаа. Тэгээд сая энэ дэлхийн аваргын сонгон шалралтын тоглолтноор сая дуудагдсан хоёр тоглолтын нэгэнд нь тоглосон. Эквадор одоо 2026 оны дэлхийн аваргын тэмцээнийг Аргентины дараа бараг авахаар байна Өмнөд Америкаас. Тэгээд эх жил бол яг л одоо төвийн хамгаалтанд бол Инкапетай маш тийм сюрприз одоо маш нэгт одоо хамгаалтыг бол бүрдүүлэх ийм бас ирээдүйтэй манай Брайтны сайн ирсэн зөвлөлт байгаа шүү дээ. Тийм шүү дээ. Степинян. Тийм. Тэгээд энэ Эквадорын хамгаалалт бол Эквадорын хөлбөмбөг бол ерөөс уртлал ганцхан Энер Валенси болчиход байгаа. Тийм. Тэгээд энэ эх жил бол Эквадор их сайн тоглож магадгүй шүү. Дэлхийн аваргаар. Тэгээд цаг агаарч таарж байгаа. Орчин цагч таарж байгаа. Тэгээс гоё ундаг хамгаалагч гарч ирж байна. Тэгээ яг ийм дамжуултайгаа учраас ингэж хэлээ. Ливерпулийнхэн аваад Вандайкээр сургуулна гэдэргээд. Яг энэ Вандайкийн хийдэг дагалдуулна. Тийм. Маш олон зүйлийг хийж чадчихна гэдэг байгаа байхгүй. Сайн ингэ диагоналцсан дамжуулт 50 барьж байгаа, тоглолт эхлүүлж байгаа тийм. Вандайк зүүнэлтэйдэг бол Ординес бол баруун цагт илүү төлөхөө тоглоно тийм. Тэгээд дээрээс нь Ливерпул нэг Александр Арнольдыг явуулж байгаа учраас төвийн болон баруун цагын хамгаалалт дайлалын тоглодог ийм тоглолтын ур чадвартай тийм. Найдвартай тоглолт энэ тоглогч сонирхож байгаа нь мань хүнийг бол Ливерпул хэрвээ авах юм бол баруун цагын хамгаалалт нь ч тоглох байхгүй. Александр Арнольдын байран дээр Вандайктай гэрээгээ гаагүй байгаа. Тэгэхээр бол энэ Ординесийг бид нар ирэх үлрэл Премьер лигийн Челси юм уу, аль эсвэл Ливерпул аль нэг нь харахад бол гайхах юм байлээ гэж. Сая дамжуулт нь юу вэ те? Янз яг л цэн дамжуултыг бол яг л өгчлээ л та тийм гоё авьяастай. Тийм байна. Мундаг авьяас гарч ирж байна. За, Эквадор нэрээ бас захиур хагалж мэдэн шүү. Эвгүй баг бол тэнд үрдээд л. За, нэвтрүүлгийн цагт ч бүр юу вэ өнөөдөр чинь бас л дахиад итерхгээл явж шүү. За, та гуравтаа маш их баярлалаа. Өнөөдрийн дугаартаа хамт байсан үзэгчдээ маш их баярлалаа. 33 дахь дугаар байлаа. Улирал дуусгаад ердөө 10 дугаар ингээд үлдэж байна. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч сайн сайхныг санхүүжүүл нөрөөтэй Голомт банк нэвтрүүлгийн алтан ивент тэтгэгчээр өөрийн бараг гисрээ Tiger брэнд ажиллаж байгаад болох таатай. Энэ 7 хоног Премьер лигийн 2 ч тойрог, ажлын өдрөөр 1, амралтын өдрөөр 1 тойрог үргэлжлэн. За бусад лигүүд үргэлжлэн. Тэгээд эх 7 хоногт дараагийн 7 хоногийн үдийг хэдүүлээ. Аврагуудын лигийн хуваараа яриад таамгаа төвшүүлээ сууж ах нэ. За ингээд дараагийн дугаараар Премьер лиг ч одоо маргааш нөгөө өдөр байгаад л байгаад байгаа. баг өнөө шөнө нөө. Өнөө шөнө байна уу тийм. Эхэлж байгаа. Тэгээд дараагийн дугаараар иргэд уулзъя. Эх 7 хоногт Мягмар гарагт 21 цагаас 34 дахь дугаараараа уулзъя гэж баярлалаа.